Тэр ер нь scripted байдаг юм уу? Яг өөрсдөө vibe-аар яваад. Гүү штэ. Одоо харин хүмүүс хүний сэтгэл хөдлөлийг тэ зохиолоор ингэж бодиттой харагдуулах чинь хэцүү штэ. Ер нь бол ямар кино байгаа штэ тэ. Dating, relationship ингээд хоёлоо тэ янз бүрийн гоё team сэдвүүд хүндий. Тэгэхээр таны подкастд ер нь иймэрхүү сэдв ярьдгүү тэ. За. Жаахан сериус нэгтэй. Тий, баг яриаг юм байна. Утга асуултаар эхлэмээр санагтаад байгаа. Яна за. Тэгээ утга асуулт гэдэг нь чамааг биш заа. Бидний эсрэг байхгүй юу? За. Надад ч айгүй сонирхолтой санагдаж байна. Ягаад хоёлоо бид нар энийг нөгөө табу сэдв табу гэдэг чинь ярихыг цэрлдэг гэдэг чинь ингээд цэрлдэг ч жоохон хөөе инээдэг тийм энийг ярьж болохгүй the same move 15 years same move тэр талаараа гоё ярилцаж чадахгүй хулралдаад сайн байцгаана уу саруулах ханд монголчуудаа за ингээд подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаар дээр бол би бол бүр ингэж тесэн ядан доголж хүлээсэн. Ягаад гэвэл нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйг урьж оролцуулсан байгаа. And please welcome the one and only the beautiful хулан. Яа, нэмэр. За, баярлалаа. За, юу байна лаа? Тайван сайхан. Тайван сайхан байна. Сайхан орчиж байна. Сайхан орчиж байна. Хаваршилт ер нь нөлөөлж байна. Харь дагуулж байгаа. Хавар ирээд. Тийм, ер нь одоо өрөө ороод сайхан гэгэлзэж гоголцоол. Гэгэлзэж гоголцоолоо. Ер нь ингээ хавар гэгэлзэж гоголцдог. Өмнө нь их анзаарч байгаагүй юм болов. Энэ удаа л их гэгэлзэж гоголцож байна. Энэ жилөө. Ааха. За. Ямар ч байсан хуланга ноднон тэнгисийн ирэг дээр харсан байдаг. Тэ. Анх ер нь тэр процесс яаж явдیں۔ Тэнгисийн ирэг дээр ингээд хөтлөгч болохгүйгээд санал тавьд юм уу эсвэл аудишн хийдэг юм? За тэрний тухайд бол би Централ Телевизэд Парадисо гэд үзчихсэн үү? Парадисо гэх киноны тий. Тушнаар баг орж исэн билүү? Үгүй орж байгаагүй. Нөө тэний энэ тэр тийм ер нь айгүйх нөгөө кино болгон дээрээ зочин ордог учраас нөгөө маш их хүмүүс ороод би ч бодлоо тийм. Өөрөө орж исэн нөгөө шиг. Харин тийм тэгээд Парадисогоо хөтэлдэг байсан. Тэгээд Централтайгаа ойрхон байсан гэсэн үг. Тэгээд яг анх удаага ийм амар шоу руу орлоо. Хамт орох уу гэд санал тавьсан. Тэгээд орсон. Одоо ингээд Тэнгисийн ирэг дээр гэдэг шоу яг ийм заах хүмүүс ингээд янз бүрээр ярьж болно. Гэхдээ шоу контент талаасаа энэ амар амжилттай тий. Бүр ингээд вайрал болоод ер нь одоо баг Монголын түүхэнд гэх юм уу одоо 11 зэрэг од болгож исэн шоу байдаг ч юм уу тий. Бүр ингээд 10 гэж ярих нь зөв баг. Тэгэнгүүт Тэнгисийн иргийн өмнө энэ шоу ийм big deal болох нь гэдгийг ер нь тийм мэдрэмж авч ирсэн үү эсвэл дараа нь пөөх төсөөснөөс гэдэг ч юм уу? Авч ирсэн. Ер нь захирал мэдж ирсэн. Цаадах чи ер нь алсаа хараал хийсэн баг л та. Тэгээд нөгөө телевизийнхэн ажилчдаа, залуучуудаа өөрөө итгэдэг. Би яг тэр нөгөө яриаг санаад байхгүй. Би тэд яг эхлэхийн өмнө ингээ бөөнөрөө тойроос суцсан. Тэгээд энэ аалцсан ч, онсон ч аалнаа. Хэдүүлээ хамаг байдгаараа маш гоё зүйл рүү орох гэж байгаа шүү гэд яг үг хэлээл яг шоуруугаа дайрсан. Тэгээд ер нь бол нэг од олон гэхээсээ илүү зүгээр энэ шоу Монголд цоошин айгуу тийм гоё зүйлийг бүтээнэ гэдгийг бол ер нь бүгд л мэдчихсэн дөө. Угаасаа одоо ингээд харахаар чинь ямар гоё тэр чинь хаана бичлээ? Эхнийх нь Таиланд энэ жил Бали байлоо те. Одоо ингээд Таиландд ямар ч гоё октод залуучууд ийм амар гоё класс яг гадны нөгөө юунууд дээр байгаад ийм намайг баг байхад ингээд бүр амар зутарсан. Миний гэрмээр хөрх юм амраа маань орж яах вэ? Бүр ингээд амар зутарсан шоунууд байдаг гэсэн юм. Гэтэ бас үзүү штэй л те. Тэр struggle нь. Тэгтээ ингээд яг тэгж ингэж хийж байгаа тэр байдал бол ингээд үнэхээр одоо бас шоу контент бизнесийг бол дараагийн түвшинд авчирсан юм шиг. Тэр бол би бахархдаг шүү дээ. Тэгээд одоо ингээд Таиланд руу одоо хэдэн хүн явах вэ? Олон. Одоо би ч яаж охинтойгоо явсан. Охинтойгоо явсан. Тийм. Надад ингэ санал тавих үед би яг Бээжинд ажиллаар явж исэн байхгүй юу. Тэгээ манай би ер нь нэг
компанид хариалагддаг байхгүй юу? Тэгээд тэр компани маань захирал их сайхан хүн байдгийг оюун цаашаа нэг бэлдгэн. Харилж хөндлөж явдаг шүү гэх тий чөлөөтэй хамаагүй. Тийм. Тэгээд яг Бээжинд ажиллаар би тэд томилолтоор явж исэн байхгүй. Яг тэр үед над руу яг продюсер охин маань санал тавиад. Тэгэл би захирал руу хараад. Тэр чинь сар явна шүү дээ. Тийм үү. Ер нь нийт шүүтинг нь тий 28 хоног. Тэгээд би зөвшөөрөл авах гал эхлээд дотроо их бодсон юм одоо за хүүхдээ сар орхино гэдэг чинь юу лээ жоохон тий мэдэн ч одоо хиддээс 2-3 сартайс юм уу тийм тэгээд за орхихол худлаа маань аваад явчих тэр үед би яг найнаатай болж үзчихсэн яг нүцэрлэгтээ арай ороогүй гэхдээ би ажилдаа эргээд орох хэрэгтэйс учраас найны авч исэн байхгүй тэгээд найныгаасаа эхлээд асуулаа. Хэрвээ та ингээ явах уу гэсэн чинь окей гэгээд тэгээд ээж аваасаа асуугаагүй. Ер нь дараалын санахгүй. Тэгэл ямар ч тач захирал руугаа хайлан юу яриадах юм гэж хаад хамт яг Бээжинд явж ирсэн болохоор тэгээ хэлсэн чинь угаасаа намайг их дэмждэг байхгүй нөгөө юм жоохон урлагт дуртай хүн гэдгийг нь мэддэг учраас дэмжээд тэгээ бүх зөвшөөрлүүдээ охин болгосныхаа дараа централ руугаа яриад ингээд хүүхдтэйгээ найнитаага явах хэрэгтэй байна. Тэгүүлэл чадах гадэн тэгэхгүй бол хэцүү байна гэд. Тэгээ манайд ч гэсэн хөрх намайг дэмжээл. Тэгэл тарьсан. Тэгин л дээ жоох хүүхд аваад нэвтрүүлэх хөтлөнч гэж байх тий. Тэгээд намайг чи явахт чинь эхлээд телевизийн баг явцсан байсан юм. Маркетинг. Тэгээ би яг оролцогч нартайгаа явсан байхгүй юу. Тэгээд тийм их хүн байгааг мтээгүй. Тэгээ ингээ очиод яг шоу эхлэхэд хуралдсан чинь Таиланд production гэж байгаа. Хамтарж байгаа. Тэгээд манай production чинь баг 30 улаач юм уу мэдгүй. Ер нь амар болуулаа л байсан. Таиланд талаас бас орж ирсэн. Тэгэхгүй бол одоо гой газруудыг чинь мэдгүй шүү дээ сайн. Тэнгүүд Таиландын productionтэй яг би цаагаараа ямар дийл үүдгийг нь бол мэдгүй байна. Тэгтээ байсан. Таиланд production гэж бол байсан. Одоо нөгөө тэнгисийн ирэг дээрх манан бүлэглэгээд харж л байсан байлгүй. Ихэр сууд мок хин юм байла та. Ихний тэрний талаар би асуумаар байгаа. Тэр ер нь scripted байдаг юм уу? Яг өөрсдийнхөө vibe-аар яваад. Үгүй шүү дээ. Одоо харин хүмүүс хүний сэтгэл хөдлөлийг тэ зохиолоор ингэж бодтой харагдуулах чинь хэцүү шттэ. Ер нь бол ямар кино байгаа шттэ. Тэгэхээр чин тэр хэдий ч одоо за чи энэ дурал одоо энийг хасаад тэгээ энийг орж ирэнгуут чи тэрнэрөө захиачид гэ тийм скрипт бол хэвээ яагаад ч байхгүй боломжгүй байхгүй ер нь бодохоор тийм зохиол нь юу байсан бэ гэхээр өнөөдөр босоод те арал явна эсвэл далайн эрэг дээр очино гэдэг л зохиол байсан уу гэхээс биш тэр хүмүүсийн хоорондоо хин хэнийг яаж крашлах яахыг бол ёстой. Тэр манан зан юм бол цанаасаа л ургаад гараад ирсэн зүйл. Манайд өөрсдөө л гэж яагаад тийм. Тэгэл өөрсдөө хоорондоо л бүлэглэлээ байгуулсан байна уу те. Тэр ихтэй юу яадаг юм уу? Тэр заавал юм гадаад юм нэр Дарикано гэдэг нэр заавал байх хэвээр юу? Мэдхгүй шүү. Тэрийг мэдхгүй те. Тийм. Одоо чин тэгтээ угаасаа л бүгдрэл гой очтой. Тий би бол одоо юм те царай зүсээ бодсон чинь нэрээ бодсон чинь би Американо ахгүй юу? Бас байж бодлоо шүү. Тий. Тэгээд одоо ингээд ер нь ингээд шүүтинг яаж явдаг юм ингээд өглөө одоо ингээд өдөржингөө процесс болдго юм уу ингээд заримдаа ингээд оройн син нөх шиг үлээ ингээд тий одоо чөлөө цаг маг гардаг юм уу тий. Киноны одоо та бүхний хэлээд байгаа зохиол гэж зүйл байна шүү дээ тий. Одоо өнөөдөр тим юм хийн. Өнөөдөр шинэ оролцогч орно. Өнөөдөр хасалттай өдөрч гэдэг юм уу те. Өнөөдөр тим тоглоом тоглоно гэд. Тэнгуут чинь яг өдөр болгон яг хийх зүйлстэй байгаад байгаа хгүй. Тэгэл өглөө ерөөсөө 7 гээл босоод манай production баг очоод бүх нөгөө нэг юунуудаа бэлэн болгоол. Тэгэл би араас нь очоод тэгэл ерөөсөө эхлээл өдөржин бохгүй. Тэр чинь ерөөсөө яг нэг дугаар чинь нэг өдөр бичигдэл. Нэг дугаар нэг өдөр бичигдэл. Орой болох болно гэдэг чинь тэр өдрийнхөө орой болоод замдаа амар завсрал авах байлгүй. Нийтдээ нэг 2 амралт байсан. Тэрүүгээр юу хөө? Тэр би бол хүүхдээ хараад манай нөгөө оролцогч нар маань нөгөө ялангуяа ирчүүд маань өсөд асуулын энтер гээл тэгээд өсчин ороод нөгөө гурван талаас нь аваад ингээ хажууд тийш ингэж мэдэхгүй штэ. Манай комедигийн хэд бол this side delete гээл ерөөсөө. Тийм тэгээд бас нөгөө нэг Thai box mox
бусыг сонирхож үзье энтергээл тэрийд гоё нөгөө манай сэтгүүлч нар дагуулж яваал нэг өдрийг гоё өнгөрүүлж өгөөд л байсан. Охтууд маань хум сургаа бодуулж модуулаад. Би хүүхд араал. Хүүхд араал. Тэнд ч өөр хүүхдүүн баг байхгүй хаа тий. Тийм би. Хамт ингээд нийлэхэд ажиллахад ч юм уу хангаут хийхэд ер нь хамгийн гоё оролцогч юм уу ер нь хүн би ч нэр ид дээрс хангаут хийгээгүй шүү тий. Ерөөсөө угаасаа хөтлөгчийг тэгж нөгөө оролцогч нартай дундаа орох би чи ер нь нэг жоохон чөлөөтэй харилцаа том байхгүй ингээл ер нь жоохон маазарч гал тий. Тэнгуут тэр мөр бол би нэг их харьцдаггүй байсан. Харьцуулдаггүй байсан гэх юм уу. Тийм үү тий. Тэр орой тусдаа байрлаж байгаа. Телевизийнхэн тусдаа тэр хэд чинь виллада байгаа шүү дээ. Тэгэл өглөө нь очивол зураг авал оройн нь явчих. Энэ юу мөг л мэдгүй. Одоо ингээд залуучууд нь тусдаа охтууд нь тусдаа байгаа шүү дээ тий. Тэг чи багада найрамдал амарч үзчихсэн үгүй ингээд шүн ингээ мөлхтэй. Би чаа ер нь танаглалцсан байгаа байхгүй юу? Камераар. За тэр хамаагүй. Тэг виллагийн шүний тэр мөлхөлтүүдийг бол би өстө мэдгүй. Тэмээти одоо тэгээд мөлгсөн байвал одоо тэгээд тий. Одоо нийлж ууж мод юм лөө. Мэдгүй шүү дээ. Би үнэнгээ голоосоо зураг дуусаад би бас ойр байсан хүнээс ховж сонсох гээд байхгүй. Харин тийм. Ааха. Тийм байна тий. Одоо ингээд зүгээр яг хуу би хулантайгаа бас зүгээр сайхан ийм dating, relationship ингээд хоёлоо тий янз бүрийн гоё тийм сэдвүүд хүндий. Тэгэхээр таны подкастд ер нь иймэрхүү сэдв ярьдгүү тий. За. Жаахан сериус нээдтэй. Тий, баг яриаг юм байна. Би бас ингээд тийм гоё сайхан эмэгтэй орж байгаа юм байна ус энэний талаар ярилцъя гэж бодохгүй. Тэгээ би ийм утга асуултаар эхлэмээр санагтаад байна. Тэгээ утга асуулт гэдэг нь чамааг биш заяа. Бидний эсрэг байхгүй. За. Тэгээд энийг зүгээр би сошиалаар асууж ирсэн. Миний баг хамгийн олон комменттэй асуулт баг. За. Монгол эрчүүдний сул тал юу вэ? Ямар амар ерөнхий асуулт. Тэгэхгүй энэ дээр харин тэгээ нэмээд ингээ ярилцъя л та тийм. Монгол эрчүүдийг маний аж мэдэх өгдөг шиг. Үгүй бүх эрчүүдийг мэдэх албагүй л дээ. Ерөнхий аж таны бодлоор тий ерөнхийдөө ингээд Монгол эрчүүдийн сул тал юу вэ гэхэд хүмүүс маш их юм бичиж орж ирчихсэн байхгүй. Би яг Монгол гэхээр бас гадныхаа юм мэдэхгүй байна л та. Тэг яг хөө тэгэл мэддгээр ярилцъя л та тий. Харин тийм. Тэгэхээр би ерөнхий зүгээр эрэгтэй хүмүүс ямар хуу болоод байгааг анзаарснаа ярий заяа. Яг Монгол гэхгүй ер нь дэлхийд даяараа миний сүүлийн үед анзаарч байгаагаар бол эмэгтэй хүмүүс нөгөө нэг феминизм гэдэг юм чинь хитрхи жоохон туйлшраад тий бид бүхэн 50 биш баг эрчүүдийгээ даваад тэгээд эрэгтэй хүмүүс ер нь жоохон шулуухан хэлэх жоохон мяа болоод байгаа юм шиг санагдаж байгаа. Одоогийн нүдээр яг сул тал гэж харуул би эмэгтэйчүүдтэй одоо аураагаараа ер нь хийж байгаа ажил төрөл за үгүмаа гэхэд зүгээр нэг одоо эмэгтэйчүүд нэг юм илүү олоод мэдчихий хийчи бүтэчи гэдэг нь арай ихсээд тэр нь ихсчингууд эмэгтэй эрчүүд нь хүсүүсээгүү ингэ жоохон багасаад им эрэлхийлэх юмнууд нь жоохон багасаад байгаа юм шиг санагдаж байгаа. Одоо ойлгогдож байна. Яа. Феминизм ингээд тий туйлшраад одоо нэг чинь бүр woke culture гэж ярьдаг шүү дээ. Ингээд тэгш ирэх биш дагуу ирэх рүү ингээд яваад гээд тэр нь эрчүүдийг мяа авахд нөлөөлж байгаа гэж юу? Нөлөөлөлөд байна гэж. Би эрчүүдийг сул дорой болгоод байна гэж би анзаараад байхгүй юу? Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг яг тийм анчин юмыг нь алга болгоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Миний анзаарж байгаагаар. Тэгээ за би одоо нэг эрэгтэй хүнтэй танилцлаа гэж бодъё тий. Тэгээ магадгүй тэр хүнээс илүү миний амьдралын рутин өдөр тутмын хийж байгаа юм арай илүү идэвхтэй, арай илүү орлогоороо ч юм уу илүү байлаа гэж бодъё л доо. Тэнгуут тэр эрэгтэй хүн өөртөө ихтэй байдал нь жоохон алдагдаад тэгээд тиймэрхүү зүйл ер нь энд тэнд айгүйх болоод байгаа юм шиг надад санагдсан. Зүгээр. Чи өөрөөсөө орлого багтаа залуутай дээдлэх үү? Хэцүү болчихж байгаа байхгүй юу харин. Харин тийм. Тэгээд тэр хүнийх чинь би эвгүй болох чинь надад яг надад ер нь бол
нөх нөлөөлөхгүй байх гэж би бодож байна. Нөлөөлөхгүй гэж юу? Чамаас 10 дахин бага орлоготой гэж бод. Гэтэ бусад ингээд чеклист өндөр царайлаг бүх юм байна. Харин би гол нь өөрөө амьдралаа ингээд авч яваад тэгээ тэр хүнд илүүчлэх мөнгө надад хэрвээ байж ивэл надад тэр бол нэг асуудал биш баггүй ууг нь бол. Гэхдээ эрэгтэй хүнийхээ хувьд тэр хүнийхэн талаас би асуудал болчихно гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр харилцаанд нөлөөлчихнө. Одоо тэр эрэгтэй хүн надаас яагаар өөрийгөө мэдрээд эхлэх юм бол тэр чинь өөрөө бит хоёрын харилцаа үргэлжлэхэд асуудал болчих واخгүй юу. Тийм. Тэр хүн ингээд за асуудалгүй ингээд хулангаараа тижээлгээд амьдрахад ингээд юм улаан цагаан тийм байгаад байвал ч гэсэндээ чамд хэцүү биш үү? Яг ингээд зөвхөн асуудал тэр хүндээ биш. Одоо чамд ч гэсэндээ тэгээд энийг тижээжсэн нар бол нохоо тижээжсэн нэр гэж байна. Үгүй. Би бол тэгнэ гэж бодохгүй байна. Аха. Тий. Тэрийг нэг тижээх гэж би нэг харахгүй л юм л да. Зүгээр яг би харилцаагаа л шууд төсөөлөд байгаа байхгүй тий. Ингээд бит хоёрын өдөр тутмын амьдралын ингээл харилцаа би ингээ яваал эрэхтэй маань жоохон өөрийгөө сул дороогоор мэдрээд ивэл магадгүй тэр эрэхтэй хүн өөрөөсөө сул эмэгтэйгийн хажууд хүчрэхээ мэдрэх хий хүсэлтээс ер нь араар тавилт эхэлдэг гэж би бодоод байгаа байхгүй юу? Өөрийнхөө insecurity-гаас болж байна. Тийм. Тэр хүн миний хажууд жоохон сул гэхдээ ингээд яг сайхан амьдарч ийн гэж бодъё л доо тий би ингээд гоё юм авч өгөөлаа ч гэж. Тэнгүүт эрэгтэй хүний чинь байгалийн нэг юм байгаад байгаа байхгүй юу? Энийг юм эр хүн одоо би хэрэгтэй гэдэг мэдрэмж өөрөөсөө дүү ч юм уу магадгүй оюутай охиноос ч юм уу тэр хүн авахыг хүсээд түүнээс олж араар тавилт үүсдэг гэж ер нь би боддتي. Тэгэнгუთ тэр яг эмэгтэй хүмүүсийн хитрээд байгаа гас болж ер нь гэр бүл айгуух салаад байгаа ч юм шиг ер нь ингээд ухуул надад ч айгуу сонирхолтой санагдаж байна. Яагаад хоёлоо бид нар энийг нөгөө табу гэдэг чинь ярихыг цэрлдэг гэдэг чинь ингээд цэрлдэг ч жоохон ингээд энийг ярьж болохгүй зургтын өмнө секс ярьж болохгүй ч юм уу те ингээд эдний нэг нь болчих нэг нь ялч мөнгө болчиход байгаа байхгүй. Эмэгтэй хүн яагаад би өөрөөсөө илүү орлого олдог залуутай болцсон гэж хэлж болохгүй үед амьдрч чад байгаа юм бэ гэдэг байгаа байхгүй. Одоо яагаад тэр мөнгө олж байгаа энэ чинь мөнгөндөө бас биш. Шууд голд дигэртэй гэж ойлгож болохгүй. Энийний цаана тэр хүний овсгоо, авиас, хөдөлмөрцөн, тууштай байдал гээд тэрний илэрхийлэмж нь байгаа юм болоо гэдэг юм байна. Харин одоо тэр нэг хаана ч үлээ судалгаа байдаг юм байна. Эрэгтэй нугасаа биш. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээсээ арай бага орлоготой одоо нэг юм ер нь жоох юм их танхтай юм ахуулдаг байх тусмаа эрэгтэй хүн илүү баяжаад байгаа байхгүй юу? Одоо би тэр цүнхийг авч чадах байлаа заяа. Гэхдээ би нөхрөөрөө ахуулах хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Магадгүй би тэр цүнх авах мөнгөөрөө би нөхөртөө зүгээр бэлэг өөр юм авч өгч болно л тоо. Зүгээр би өөрийнхөө амаар байгаа зүйлийг нөхрөөрөө авахлах нь өөрөө тэр эрэгтэй хүнд хэрэгтэй гэх юм уу? Харилцаанд хэрэгтэй. Би яг зөв тайлбарлаж чадчих юм уу? Тэр хүнийг нөгөө нийтэд яг байлгах гэдэг чинь надад хэрэгтэй. Тийм. Энийг надад аваад өг гэж хэлэх нь эхлээд бол тийм юу би өөр авч чадах юм чинь тий гэж бодож болох ч гэсэн нөгөө талаасаа харилцаанд бол ахуулах нь зөв юм байна гэдгийг одоо л би насны бүгсэнд өөрөө авч чадахгүйсэн ч энүүгээр ахуул энэ хүний бас өөрийнх нь хэргийг гаргуул гэдэг. Тэнгүүд эсэргээрээ бас юм байх уу? Бэж байгаа. Тэгэнгүүт тэр хүн тэр цүнхний мөнгийг олохын тулд илүү хичээд юм байна л да. Тэгэхээр эрэгтэй хүн бас илүү баяждаг гэдэг тийм судалгаа байт юм билээ. Манай их сургуулийн профессор хэлж би нэг зөөр нэг randomly алхаа явж байгаад би нэг охинтой болцоонд явах гэж байгаа гэдээ ярьчихсан байхгүй оюутан багтаа. Жуумган чи. За уучлаарай. Тэгсэн чинь гихт би тэгээ хэлсэн юм. Гэхдээ надаа гоё идцэн охоо гэж ярьжсэн. Тэгсэн чинь Kyle Hurst манай профессор угаасаа л тэгж бодох хэрэгтэй шүү дээ. Гэжсэн байхгүй. Тэгээд чи тэр охиныг өөрийн болгосны дараа ч гэсэн бас тэгж бодох хэрэгтэй. Нөгөө ягаад тэгэхээр би бас зүгээр чи энэ дээр санал нийлэх болов эрэгтэй хүн ингээд араас нь гүгээд найрж байгаа процесс өөрийн болгосны дараах хоёр өөр идэхтэй
нэгэнт ингээд өөр юм болгоцсон юм чи ингээд тэгэхээр тэрэн дээр бас алдаа гард юм болоо гэж бодоод байгаа. Ингээд цааш хичээхгүй. Тий. Тэгэхээр нөгөө найрж явах үед тэр цүнхийг аваад өглөх байхгүй. Тэгснэ өөрийн болгосны дараа тэхгүй болохоор нэг effort нуунаал тэгэл Тэгмэд эмэгтэй хүн чинь гоёо хийгээл хөрхнөө хийгээл тий ер нь ингээд өөртөө анхаарад одоо маникюрынхаа мөнгийг хүртэл бас авуул авчижимаар юм шиг байгаад байгаа байхгүй юу тий өөрийнхөө тэгээ ингээд өөртөө ингээд анхаарахгүй одоо ёстой нөгөө монгол эмэгтэйчүүд энэ дээр бол би тэгж ярина монгол эмэгтэйчүүд айгүй их тийм махруу штэ ер нь ингээд өөрөө болох чинь угаасаа ер нь өөрөө болгочийг юу ч болгох чаддаг тэгээ тэрийг ингээд мэдрээд эхлэхээр ингээд улам зүтгээд идэх ч юм уу те ингээ өөрөө хийж бүтээгээд өөрөө тэгэхээр ингээ жоохон өөрийгөө алднаа да өөрийнхөө гоо сайхан ч байдаг юм уу би галбирч байдаг юм уу те зан ааш ч байдаг юм уу те тэгэл ер нь алтчаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй одоо ингээд эмэгтэй хүн сингл удаан явчихаар өөрөө л те чамтаа чамгүй болгосоор ирсэн гэдэг нэг байгаа шүү дээ те тэгэхээр угаасаа ингээл эрэгтэй хүн хэрэггүй гэж боддог бодлон давамгаалчт юм болоо зожиг ч юм уу яхир юм юу гэх тийм харин яхир яста яхир тэг ганцаараа ингээд удах бас аюултай юм шиг байна тий би эрэгтэй хүний өнцгөөс гэсэндээ баг адилхан одоо ингээл бас л нөгөө эмэгтэй хүний хийдэг ажил байна шүү дээ тий одоо зүг хийдэг гэх юм уу юу гэх юм бас ингээд хайртай эмэгтэйгийнхаа хоолыг ямар ч эрэгтэй хүн идэх дуртай л байна яг ингээл одоо үед бүгдээрээ л адилхан амьдралаа хамтдаа л авч явж байгаа гэхдээ ингээд нэг юм миний хувцсыг угааж байгаа даа гэдэг мэдрэмж энэ төр тийм. Тэгвэл ганцаараа удчихаар тийм хитэ үнтэй байсан ч ялаа, үгүй ч ялаа гэдэг бодол илүү давмгаал. Хүмүүс тэгж бодох уу? Тэгдэг л баг. Надад бол бүх цаг үед эмэгтэй хүн эрэгтэй хүнд хэрэгтэй байдаг гэж би боддог. Эмэгтэй хүн бол эрэгтэй хүнд хэрэгтэй. Яа. Эмэгтэйчүүд болохоор ууг нь хэрэгтэй. Эсрэгээр эрэгтэй хүн эмэгтэй хүн эрэгтэй хүнд хэрэгтэй шиг хэрэггүй гэж юу? Яг бодвол хиндэ хэрэгтэй. Гэхдээ одоо үед бол эрэгтэй хүмүүст эмэгтэй хүн илүү хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс болохоор эрэгтэй хүнгүй байж чадна гэдэг бодолтой болцсон юм шиг санагдаад байна. Би наадхан дээр чинь ер нь бас 80% санал нэг байна. Тэгэд ягаад тэгэхээр бид нэр эрэгтэйчүүд хамгаалдаг байсан те дайн байлдаанаас ч өөр хүнээс. Одоо тэг шаардлага алга байна. Би 80% гэдэг. Нөгөө 20% нь шүн орой морой бас юу баар маарнд яадаг чинь. Тэгэд одоо ингээ бүр хүнсий чинь зөөч аппликейшн хүртэл гарцсан байгаа байхгүй. Тэг ингээд нөгөө эмхтөө машин барьж байна. Тэг Америкт бүр ийм судалгаа байт юм байна. Сая нөгөө чиний ярьдаг тэр нэмээд хэлэхэд эмхтөө хүн анх машин барьсан цагаас хойш гэж байгаа. Америкт нэг 30-40 онд юм шиг байгаа. Салт аягүй ихсэн гинэ. Тэгээд ягаад үгээр эн чин эмэгтэй хүн чинь өөрийн гэсэн эрх чөлөөтэй бас болж шүү дээ. Тэгэхээр нэрнгээсээ бидний хэрэг баг байхгүй бол одоо би физиологийг асуудал баг тэрийг ч гэсэн одоо удахгүй роботоор орлуулна гэсэн шүү дээ. Тэгэхээр бидний хэрэг байхгүй болчихж байгаа байхгүй. Тэрэн дээр санал нэг л байна л да тий. Яг хоо тийм ээ. Яг үйлдэлүүдээ бодвол эрэгтэй хүн эмэгтэй эрэгтэй хүн хэрэггүй гэж яриул бас хэрэггүй. Гэхдээ сэтгэл одоо нэг юм эмэгтэй хүн эрэгтэй хүн гэж тодтогоод байгаа шүү дээ тий. Тэгт чинь одоо нэг юм сэтгэл хөдлөл сэтгэл зүйн одоо тайлбарлаж мэдэхгүй байна. Юу яг энэ дотор бүр ингэ амаар хоёлаа ингэ энэ орооцсон юм чинь ингэ нэг нэгээр нь тайл. Ер нь гэхдээ ойлгогдож байна уу юу? Одоо эмэгтэй хүнээ ингэж мэдрэх хэрэгцээ. Эрэгтэй хүнээ мэдрэх тэр хэрэгцээнд нь хиндэ хэрэгтэй байгаад байгаа болохоос шүү дээ. Зүгээр нэг энэ сандал ширээг ухсрахыг бол хүн Google дээр ч юм уу YouTube-ээс хараад ухсарч штэ. Хоол ихийг бас эрэгтэй хүн хараад хийж штэ. Гэхдээ яг нэг юм байгалийн тэр цаанаас юуны тулд эмэгтэй хүн эрэгтэй хүн гэдэг байгаа. Тэрийг мэдрэхэд л нөгөө эсрэг хүсдэн чинь хэрэгтэй байгаа. Хүйс гэж ярихаар одоо бас шал өөрсөд төр орох. Үгүй одоо үед ч одоо энэ Трамп гараад за хоёр хүс өөр маахгүй угаасаа ингээд явж штэ тий. Дэлхийн тренд маань тийм байгаад байна. Одоо ингээд сүүлийн 30 жилд Монгол улсад ажиглагдаж байгаа юм ингээд ардчил марчил гараад. Тэгээд ингээд
гэр бүлийн динамик ингээ өөрчлөгдөж байна л да. Эрэгтэн заавал тэр буу шийдэн барьж ингэж амман одоо нөгөө зах зээл рүү шилжснээс хойш яасан гэхээр энэ эрэг шургыг солих биш, энэ эрэг шургыг одоо солих ядаж хүний хөлсөлж хэмжээний бол гэдэг нэг утга санаа явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо үед бүр 2025 онд эмэгтэйчүүд маань сэтгэл санааны болон оюун санааны хувьд илүү mature болоод илүү ухаацсан юм санагдаад байгаа юм. Тэгээ тэр нь болох дээр яг ингээд юу хүсэж байгааг илүү мэдэж гин гэж бодоод байгаа. Тэгээд магадгүй хүндлэл хүсэж байна, үнэнч байдал хүсэж байна, хайр халамж хүсэж байна. Одоо take care, love юу гэдгийг. Гэтэл эрчүүд маань нөгөө талдаа за мэдээч те мундаг сайхан эрчүүд байгаа. Гэтэ бөөнөрөө ингээд нийлээл мөнгөтэй болчвол ороогийн бүх эмэгтэйчүүдийг авчих юм шиг болчинтай болох хэрэгтэй. Ингээд ийм буруу юмда фокусаад байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Эмэгтэй хүн гэтэл тийм ээ магадгүй одоо зүгээр ингээл халамжтай ч юм уу өөрийг нь нэлэгдэл ч юм уу ингээд нэг тийм хамт байхад гоё vibe өгдөг л хүн хүсчиж болно шүү дээ. Ихэнхдээ тэгдэг байх гэж би бодоод байгаа. Гэтэл ирчүүд тэгэл хөндлөнгөөс хараал те ингээд хоёр хос явж байхад ингээл энэ энийг яаж тоосон энэ гэдэг ч юм уу. Тэгэнгүүтээ өөрсдөө болохоор буруу юм дээр нь фокуслаад идэв юм шиг санагдаад идэв шүү дээ. Тэрэн дээр санал нэгтгэв. Яг нэг одоо яг хүмүүс буруу юм дээр фокуслж байгаа дээр бол яг жоохон санал нийлж индэлж. Ааха. Тийм. Одоо ингээд наадах ч одоо яаж дэлгэрүүлж ярмаар. Гоо. Хойлоо ингээ. Сая нөгөө машин гарснаас хойш тэр нөгөө эмэгтэй машин барьдаг болсноос хойш салалт гэдэг ингээд ярьж байна шүү дээ. Тэнгүүт нэг юм байгаад байгаа. Салалт угаасаа дэлхийд дахна байдаг юм байна. Бүр 3-2-ын салт юм байна. Манай энэ бүтэн датаг би бол мэдэхгүй байна. Гэхдээ 3 marriage тутмын 2-ын сална гэдэг чинь дэлхийд дахны тийм судалгаа байгаа юм уу? Тий. Өндөр хөгжилд орнод шүү заяа. Дататай болсууд. Тэгэнгүүт нэг хүнтэйгээ байх магадлал нь хоёр дахин бага байгааз. Угаасаа нөгөө моногами гэдэг концепт чинь ер нь нэг хүнтэйгээ байна гэдэг нь өөрөө байгалийн бас биш юм байна л да. За тэгээ яг салж нийлжлээд. Энийг гэхдээ салтыг дэмжиж ярьж байгаа юм биш. Гэхдээ тэгж идэг. Тэгэд огт салдгүй улсууд гэсэн чинь хойцлонгос. Энэ нөгөө Төв Азийн Станы улсууд эмэгтэй хүнийг хүн гэхээс илүү ид тогшил гэж хардаг. Африкийн зарим сүрч зүүн газрууд байгаа. Тэнгүүд Америк, Англи, Япон, Солонгос, Австрал ингээл одоо манай Монголд явахтай нэг салд ингээл түгээмэл байна мэн ингээл ярьж байгаа. Мэдээж энэ сэтгэл зовоож байгаа сэдв гэхдээ нөгөө зоосныхын нөгөө талыг харахаар энэ угаасаа байдаг зүйл юм шүү. Тэгээд тэр нь болохоор эмэгтэйчүүдийн эрхтэй айгуу тийм хамааралтай юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм одоо ээж эмээгийн үед бол тэгэл тэр bullshit-ийг төвчл амьдарч исэн байгаа шүү дээ. Тэгэхээр салалт шийдэл мөн үгүй юу гэдэг юм нийгэмд бас айгүй тийм хилцүүлэг яваад байдаг л та. Тэгээ салтын талаар юу гэж бодож байна? Салалт ихсэж байгаа нь түрүүний миний ярьсан энэ нэг эмгтээчүүдтэй гэхдээ эмгтээчүүдийг буруутгаагүй л те. Нөгөө талдаа бас эрэгтэйчүүдтэй асуудал байгаад тэгээд салалт нь ихсэн байгаа нь өөрөө маш эмзэглүү штэ. Миний хувьд бол маш эсэргүүцдэг зүйл ахгүй юу. Би бол хизээч хүн ер нь салахыг хүсэхгүй штэ тий. Салхийг гэж харилцсан ба. Гэтэ яг салалт нүүр тулах үед салах шийдвэрийг айгу амархан гаргадаг болчиход штэ. Харин тий. Одоо та бид хоёр ч байдаг юм уу? Тэгээд салъя гэл. Тий. Гэхдээ мэдээж салахгүй байх нөхцөлөг зөндөл оролдож үзэл тэгэл болог болол салсан байгаа шүү дээ. Гэхдээ салсны дараа тэрийгээ өөртөө хүүхдтэй яаж ойлгуулж ийн нийгэм одоо эргэн тойрныхоо хүмүүст яаж ойлгуулж ийн хоорондоо нэг нэгэндээ яаж ойлгуулж ийн гэдэг чи өөрөө бас нэг өөр сэдвэл болчиход байгаа юм шиг санагдаад байгаа юм л да. Тэгэхээр би бол салтын талаар ярихад надад ер нь их хэцүү байдаг. Би яг буруу салж болохгүй гэж хэцүү. Яг тийм ч байдаг л зүйл шүү дээ гэж хэлэх бас хэцүү. Ер нь хэцүү. Хүмүүс их ингэж ярьдаг. Хүүхдийн сэтгэл зүй гэмтдэг юм аа гэдэг. Гэтэл зодтолтоод уралцаад токсик байгаад үнэхээр тийм байгаа бол хүүхдийн сэтгэл зүй тэнд ирүүл байна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ бүтэн одоо хамтдаа байх нь бас нөлөөлдөг юм шиг байлээ. Би
яг бүр амар зодтолтой нүдэлтэй байгааг бол мэдэхгүй л байна л да. Тиймээс бол салцсан дээр баха. Гэхдээ одоо ингээл амьдралын жижиг сажиг асуудал гарангууд за одоо тохирохгүй таарахгүй хүмүүс ч гэдэг юм уу. Эсвэл одоо нэг нь араар нь тавьсан ч гэдэг юм уу те. Нэг алдаа хийцэн ч гэдэг юм уу. Түүнээс болоод саллаа. Тэгээд тусдаа байх нь одоо ингээд нэг араар тавьснаас болоод өдөр болгон хэрэлдээ. Тэгээ хэрүүл харж ирснаас тусдаа байгаад аав ээжтэйгээ уулзсан нь дээр гэж яг бодоод нь штэ. Одоо манай аав ээж хамтдаа байдаг. Би салсан хүүхдийн сэтгэл зүй би мэдэхгүй байхгүй юу. Зөвхөн би төсөөлөхдөө магадгүй тусдаа байсан ч гэсэн ямар ч ялгаагүй аавтайгаа өс үйд уулзаад ээжтэй өс үйд уулзаад гэж ярих амархан. Гэхдээ манай одоо найзуудаас аав ээж нь салсан хүмүүс байна. Тэнгуутгүй нэ за үгүй. Өөр л одоо ингээд яг аав ээж хоёр маань салцсан тусдаа байгаа. Энд манай аав аз жаргалтай гэр бүлтэй, энд манай ээж аз жаргалтай гэр бүлтэй, магадгүй хойд аав хойд ээж гэд нэг бас намайг үнэхээр их хайрладаг хүн байгаа. Гэхдээ л тэг ингээд төсөөлж байгаа юм л да аав ээжийнхээ хайрыг өөрийнхөө яг төрсөн тэр үеийг ч гэдэм. Тэг яа хамт ээж болоог юм бол энэ хоёр хамт байсан бол яах байсан бол гэл нэг юм хүүхд цанаасаа л нэг тийм өөр л байдаг юм мэдрэмж юу наадаг гэж юм. Тийм. Авдаг байх гэж. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүйд яалтчгүй л нөлөөлдөг юм шиг байгаа. Гэхдээ одоо нөгөө яг хоо манай Монгол нэг юм байгаад байгаа байхгүй. Саллаад co-parenting хийгээд аятайхан явахаас илүү ингээд юм дайсан болчдөг тий. Ээж автаа нь уулзуулдаг гэдэг ч юм уу. Гадны оронд ингээл чи мэдэн штэ бас Америкт байсан. Ингээд ээж аавын салаад тэгснэ аавынх нь best friendтэй ээж нь сууж ухаад хоорондоо хамтдаа ингээд аарсан юм бол яг гоо тэрийг ирүүл гэж байгаа юм биш би зүгээр. Гэхдээ зүгээр нөгөө салсан л бол ингээл юм дайсан шиг юм шиг тийм байдал айгүй анзаарагдаад байдаг байхгүй. Яг та тэгэл амьдрал болж бүтээгүй л үсттэй гэдэг л нэг утгаас нь аав шүү. Сошиал мошлоор ингээл X-Max одоо X-тэйгээ тааруул яг уу их үг гэл тэгэнгүүт ингээд амар юм доор нь бичдэг шүү дээ. Яагаад заавал дайсан байх хэвээр. Яагаад эрүүл харилцаатай гэж болдог юм бол энэ манай Монголд ганцхан түгээмэл байгаа тийм үү. Энэ аюу сонирхолтой байгаа байхгүй надад. Яг хоо яаж салснаас нэгдүгürt болж байгаа тий. Тэгээд салсны дараа тэр эмхтэй тэр эрэгтэйд яаж тэр салалт туссан одоо магадгүй яаж гомдоосон ч байт юм уу. Гомдлыг нь яаж хүн чинь одоо ингээд за хоёлаа гэр бүл заяа. Тэгээ ингээд би өөрийг чи хуурчлаа. Тэ би араар чинь өөр хүнтэй уулзсан байлаа. Тэрийг та мэдлээ. Тэгээд салах шийдвэр гаргалаа гэж бодъё л доо. Тэгээд би буруу юм хийцнийг мэдээд тэгээд зүгээр за окей салъя би буруу юм хийчлээ гэж салах чинь нэг өөр. Таны энд юм үлдсэн байгаа шүү дээ, тэ. Магадгүй би буруугаа ингээд хүлээлээ. Үнэхээр миний буруу гэдгээ би уучлалтаа гуйгаад мэдээж та зөв зүгээр за уучлалчлаа гэхгүй л те мэдээж л харилцаанд өөрчлөлт орно. Гэхдээ ямар нэгэн байдлаар энд байгаа гомдлыг жоохон ч гэсэн тайлсны дараа магадгүй ингээд хамтдаа байх гээд болохгүй. Тэгээд салсан байвал харилцаа арай айтайхан байх гээд нь шүү дээ. Тэнгууд надад анзаараад байгаа хүмүүс болохоор ямар нэг асуудал боллоо саллаа. Тэгээд тэр асуудлаа дахиж өгч ярьдгүү. Одоо шаардлагагүй салцсан юм чинь те энэ үсэн намын гэсэн энэ нар гээд тэгэл найзуудтай ярьж сэтгэлээ уудлаад тэр зүйлээ дахиж сөхтгүү ч гэдэм юм. Тэнгуут энд байгаа зүйл тайлагдаагүй тохиолдолд бол улам богшроо шүү дээ. Тэгэхээр л үзээ ядаад идэг. Тэнх төвшөмж ярьжсэн тэрийг богшронгуудаа өөр хэлбэрээр гараад ирдэг. Тэр нь дараагийн харилцаанд гай болдог ч юм уу те. Тэгснэ нөө драма гэдэг те. Одоо энэ сонирхолтой байна. За ингээд хоёлаа ингээд 10 жил 15 жил байсан. Энд чинь янз бүрийн юм тоолж байгаа шүү дээ. Ахаал за таа ч юм уу би ч юм уу алдаа юм юм. За юм араар тавилаа. Гэхдээ энэ сонголт алдаа биш сонголт гэж. Гэхдээ энэ нэг удаагийн үйлдэл واخхой. 15 жилийн фаундейшн байгаа шүү дээ. Эннээс болоод салахын зүг. Араар тавих болсон шалтгаан нь юу юм гэдэг чинь бас. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй төр ялгаатай байж болох уу? Эмэгтэй хүн бол ингэж яриад байдаг шүү хүмүүс илүү юм emotional байдал одоо их болдог. Одоо тэр үнэхээр ингээд тэр хүндээ таалагдсан хүнтэйг араар тавьдаг ч юм уу. Би зүгээр л өөр хүнтэй унтмаар байсан байж болно шүү. Тэгж бодъё л та тий. Өөр юу ч гэрлэлт бүгд окей. Одоо ингээд хоёлаа 15 жил амьдралаа.
Тэ харилцаа угаасаа бодит байдал дээр уудэн штэ. Нэг нэгнээсээ тэ уудна. Тэр талаараа хоёлаа магадгүй ярилцаад энэ харилцаа жоохон ингээд байна тий. Надад өөр ирэх хүн бас гоё харагдаад дээ шүү гэдгээ яг яриад тэгээд тийм ингээд гоё болох гээд үзэж яхад чинь явчвал араар тавьчвал тэгвэл тэр чигтээ зайлаарай юу. Тэр зайлахгүй юу. Хоёлаа ингээ ярилцлаа тий. Тийм үү одоо яах вэ ийх үү. Авши за ярилцахгүй заяа. Ингээ хоёлаа нэг нэгнээсээ ингээ дахиад амарч юм. Гэрт орж ирэхээр л амарч юм. Гэтэ тэр дээр the same move 15 years. Same move. Тэр талаараа гоё ярилцаж чадахгүй хуглралдаад тэгээд араар явцсан байвал бас тэр ярилцаж уучлж болох зүйл бах гэж би бодож байна. Гэтэ зөв төгөлтэй араар тавилтыг зүгээр л хэцүү байвал харилцаанд байгаа хүнтэйгээ хамт амьдарч байгаа хүнтэйгээ сайхан ярилцаал тэр асуудлаа шийдэж чадахгүй араар явж ивэл бол энэ дээр маш олон эмэгтэйчүүд надтай санал зүрх баг. Би яг араар тавилт дээр ганцхан энэ зүйл дээр би тэгш хэрхэн нөө equality би итгэдэг байхгүй. Эрэгтэй хүн араар тавих, эмэгтэй хүн араар тавих хоёр газар тэнгэр шиг ялгаатай гэж. Араар тавилт бол араар тавилт гэж боддгоо. Энэ хоёр газар тэнгэр шиг ялгаатай. За, ялгаана. Эрэгтэй хүн бол яах вэ? Тэгэл fucking тэнэг доор дээд ганц тарихнаас илүү доод хоёр тарихтай захирагчиж байгаа байхгүй. Зүгээр л өөр юм шиг. Би эмэгтэй хүнийг бол тэгж бодохгүй. Энэ илүү өөр хүнд татагдаад сэтгэл санааны хувьд, оюун санааны хувьд харилцаа илүү ганцаарч энэ юу гэж байгаа юм хин нэг нь буруу гэж байгаа юм биш. Эмэгтэй хүн араар тавьсан бол энэ нь сериус хүн араар тавьснаас илүү ноцтой гэж би боддог. Тэр зөв үү? Би жоохон санал нийлэхгүй байна. За. Араар тавилт ч одоо түрүүний хэлж байгаагаар сонголт байгаа шүү дээ, тий. Одоо миний бодлоор яг нэг одоо араар тавилт бишээ. Энд би нэг хүнтэй бэж ич, тий. Өөр хүнийг өөр нүдээр харах бол яах вэ? Харж болчиход байгаа хгүй ингээд дотроо. Гэхдээ тэрийг өөртөө хүлийн зөвшөөрнө гэдэг чинь хүнээсээ надад хүс хамаагүй хүнийхээ ухамсараас болж ийн гэж би бодоод байгаа хгүй. Эмэгтэй хүмүүс тийм хөнгөн ухамсартай хүмүүс бол одоо амар их болцсон гэж би бодож байна. Ямар ч ноцтой асуудал болсон гэсэн энтэй ингээд нэг л хэцүүрх эндээ болохгүйгээ бодсон л зүрхчин зөвхөн цус шахах л үүсдэг гэсэн шүү. Яг ингээд тий одоо эндээ ч гэдэг юм уу тий болохгүйгээд бодсон тохиолдолд тэр асуудал ноцтой байна уу ноцгүй байна уу ер нь бол араар тавилт хийхгүй бах. Зүгээр эндээ л ухамсаргүй учраас энэ зөвхөр хөөс хамаагүй хүний ухамсартай гэж бодож байна. Би болохоор ингэж бодоод байгаа. Бид нар байгласаа л тэнэг ер нь тэнэг байхгүй. Тэгж өөрийгөө өмөрж болохгүй байхгүй юу? Би өмөрөөгүй би байгласаа л тийм гэж бодож байна. Байгласаа эмэгтэй хүн ч гэсэндээ тэгвэл бас ингээл харилцааг үргэлж өдөр болгон боддог байл яах вэ? Ингээд би бол ингэж бодоод байгаа. Зүгээр яах вэ? Би яг хоёр талтаа ингээд би ингээд шүү дээ ингээд эрэгтэй эмэгтэй хүнийг яг тэнцүү жоок хийлээ шүү дээ тий. Уг нь дуурлаад тахгүй чи ингээд sexist, misogynist инглээд иглээд би яг адилхан жоок хийсэн байгаа байхгүй. Яг ингээд ирчүүдээ тэг хүний хэлдэггүй бид ч гэсэн тийм хүүхнүүдээ та нар ингээд ярихангууд тэр илүү яагаад идэм шиг үлээ. Одоо яг би бол ингэж бодож байгаа. IQ гарав шүү дээ тий. Дэлхийн ингээд том ингээд дундчиг харах юм бол эрэгтэй хүмүүс илүү баг. Энэний илэрхийлэл нь хамаг нээлтүүдийг эрэгтэй хүмүүс хийсэн байлээ. Яг нь эмэгтэй хүмүүс эрх мэрэгтэй холбоотой юм шиг магадгүй. Хамаг том компаниудын дийлийнх нь эрэгтэйчүүд байгаа. Яг эмэгтэй хүмүүсийн тоо нэгсэж байгаа. Улс орны эрэгтэйчүүд удирдах байгаа. Том зураглалаараа яг дунджийг мэдэхгүй байна. Яг дээшигээ level up хийгээд харахаар ирчүүд IQ-гаар илүү байглаасаа гэж би тэрэн зөв гэж би бод. Би байглаасаа эмэгтэй хүн EQ илүү гэж бодож байгаа. Энэ EQ шүү дээ тий. IQ-гаас илүү чухал гэж боддог. Ер нь амьдралд энэ улс оронд хувь хүн дээр ч гэсэндээ амжилт, мөнгө олох, аз жаргал бүх юм энэ дэр Forbes-ийн бүр судалгаа байл. IQ хүний амжилтанд
7% нь нөлөөлдөг. EQ 56% нь нөлөөлдөг гэдэг. Ингээд за яг тэр судалгаа нааш цаашаа яаж болох вэ? Тэгэхээр EQ гэдэг маань сэтгэлийн хаттай баг. Тэгээ цаанаас хүүхэд төрүүлээд ингээд ихэнхдээ ягаад хосууд салаад single moms байгаа. Тэгэд ягаад ингээд зовлонд илүү ингэж мэтрахгүй ингэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ EQ-тэй холбоотой нэг юм. Энд чинь өөр ингэсэн төрлийн ухаан байгаа. Тэр бид нар байглаасаа энэ ухаан муу учраас яг тэнэг л шүү дээ. Тэгээ тэр нь өөрсдөө өмөрөх гэхээс илүү байгалийн чанар нь л араар тавилт дээр би зүгээр айгу өмөрж байгаа юм шиг сонсогдож байгаа. Гэхдээ энэ адилхан биш байх гэдэг нь тэгж боддог. Эсвэл EQ өндөртэй учраас эмэгтэй хүмүүс илүү их барьдаг байвал яах вэ? Барьдаг гэдэг нь араар тавилтын олон мэд. Тийм анус эмэгтэй хүн тэгэхээр илүү нууч чаддаг гэж. Тийм байвал яах вэ гэсэн зүгээр. Тийм яг нөгөө юу гэдэг лээ хартаа эмэгтэй нөгөө FBI-гаас илүү тагнадаг гэдэг. Шийтцэн эрэхтэй гэхдээ CIA-гаас илүү нуудаг гэдэг байна шүү дээ. Йоо. Гэтэ яг хөө тимэтийн яалтчгүй байглаасаа эрэхтэй хүн жоохон доор илүү захирагддаг байж байсан магадгүй л дээ. Мэдгүй. За өөр юм шиг юм. Шүн нэрвцлээ. Шууд. Тэг яагаад энийг ярьж ийм гэхээр энэ дэр бид нар одоо ингээд нийтээрээ нэг юм яг миний нэг ойлголттой болох хэрэгтэй юм шиг байна. Яг гэр бүл дээр магадгүй мөрөдөө тоглоод ингээ байраа алдчихлаа. Энэ дэр салах хэрэгтэй мөг юм уу тий зүгээр яг нэг зөв шийдвэр ингээ нөхцөлөд болгонд өөр л баг л та нэг зөв нэг буруу биш баг. Тэгвэл ойлголтоо хэдүүлээ ингээд уг нь ингээд нэгтгэчих юм бол их амар санагдаад байгаа байхгүй. Нэг талтаа гараад миний буруу болчих эсвэл тий. Үгүй амарч чи ингэж ярьж болохгүй. Юу вэ? Болно шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ дэр би бол зүгээр ягаад саяны сэдвийг ярьж гинэ гэхээр яг үнэндээ эмэгтэйчүүд маань тий ингээл хичнээн нөхрөн зовоогоод ингэсэн ч гэсэн би нэг өөр хүнтэй очиод унтж ивтээ яваад идэг гэж бодохгүй байгаа байхгүй. Эмэгтэй хүмүүс маань мундаг байгаа байхгүй. Ирчүүд арчаагүй байгаад тий ингээл захирч чадахгүй мадахгүй гэд. Тэгээ нөгөө ингэдэж штэ эмэгтэй хүний хувьд сонголт байдаг. Одоо эрэгтэй хүний хувьд болохоор хин одоо чаддаг тахал гэдэг утгасан яваад байгаа. Чаддаг тага гэж үгсэн. Өөртөө одоо ингээд хараа нэг юм Bill Burr joke гэдэг байхгүй юу? Дэлхийн ямар ч од бай те movie star ч юм уу. Тэр тэгээ би гэдэг өөрийгөө оруулж байгаа. Тэгээд тэнд байгаа сэлэсэр заяа. Удамжинд байгаа эрэхтэй. Бид нар бүгдээрээ яг адилхан тооны эмэгтэйтэй унтахыг хүсэж байгаа. Бид нар доотоход захирч чадахгүй тийм л тэнэг болсууд. Яг адилхан 1000 1 сая ч юм уу. Зөрүүлээд хідэн хүн бид нартэй байхыг хүсэж ин ялгаан л тэр. Би ер нь маш санал нийлж байна заяа. Гэхдээ би одоо өөрчлөгдөж байгаа гэж би анзаараад байгаа байхгүй. Одоо би доошоо ингээ харахаар манай доошоо охтууд би бол шийтцэн байна уу? Харин тэгээд би сая ер нь тийм юм ярьчлаа. Араар тавилтыг. Зөв. Охтууд ухамсар одоо энэ дээрээс зөндөө хейтлүүлэх. Гэхдээ бүр үнэхээр амар болоод байгаа байхгүй юу? Би тэрийг ингээд анзаараад тэнгуут ирчүүд нь бараг тэрнээс нь төвөгшөөгөөд заяа ингээд охтууд нь ирчүүдийн араас гүүгээд бүр унтын ивтиг яваад. Тийм харин. Тийм болоод байна харин. Хаана вэ? Тэгчтэй тараа. Тэгээд ингээд охтууд маань жоохон одоо хамаагүй болоод яг юу руугаа эргээд юунаас нөлөөлөөд те ямар гариг ирхсэн давхцлаар ийм зүйл болоод байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ эмэгтэй хүмүүсийн бас саяны яриад байгаа тэр мундаг зүйл маань жоохон алдагтаад байгаа юм шиг надад эмзэглэгдээд байгаа байхгүй юу. Тийм учраас надад сая өөрөө ирэхгүй. Бирчүүдийгээ би жоохон өмөрөд байгаа байхгүй. Одоо бол миний эргэн тойрны найзууд мэзүүд шууд нэрнсийг бодож тэ ингээд баг тэр захирдаг болчоод байгаад байгаа байхгүй юу. Эсрэгээр охтууд нь өөрсдөө бүр ингээд ийм хант болцсон. Хантер болцсон мөн үү те? Хантер болцсон. Вау. Наадгыг чинь амар энэ үү. Би зүгээр ингээд ийм л ингэж сонсч байсан зүгээр орчин үеийн охтууд амар болчих гэдэг нэг үг. Тэрийг би хөөгд тогтоод сонсч байсан. Зүгээр ингээд тэгэл үе үед байдаг байх гэж боддог байсан байхгүй юу? Зүгээр яг байдаг л үг. Харин энэ динамикийн өөрчлөлтийг бол ер нь баг анх удаага сонсч. Нэрнээс одоо тэгэд энэ ч одоо биологийн хувьслаараа одоо тэгэд нэг үе дээр өөрчлөгдчихдөг байх та гэдэг л
сонирм байгаа даа л да. Тэг эсвэл систем болж эсвэл ийм юм болоо. Нийгэм маань ингээд аюугаа чөлөөтэй болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө заавал сайн охины дүр тоглох шаардлагагүй болцсон үе ирсэн юм болоо. Тэгэхээр одоо тэр хэрэгцээ талаасаа дур хүсэл талаасаа ч гэсэн тэг ингээл бодвол бүгд шууд амтналэг болж энэ мөнөр. Одоо тэр нь юм socially acceptable болцсон. Магадгүй. Болцсон чиг хандлага нэг байгаа тий. Аа. Тэгэнгүүт ерөнхийдөө ингээд яг нэг team trend нэрнгээсээ харагдаад. Бид нар ингээд одоо яг ингээд эргэн тойронд харагдчихин л та хүмүүс ингээд тийм харилцаа айгуу тийм сонин юм serious харилцаанд биш заяа. Тэгтээ ингээд дурлаад байгаа мó гүү мó тэг ингээд араа тавиад байгаа мó гүү мó нэг юм. Ер нь захиа махаа чи ер нь миний насаар ер нь ингээд дуус. Чи захиа авч ирсэн. Авч ирсэн хараа. Өөрөө ч өгч ирсэн. Өөх авах тэр зүйл энгийн зүйл байсан байгаа байхгүй. Одоо мессеж бичих энэ төр чинь их нандин зүйл байсан байгаа байхгүй. Тэр доошоо ер нь битгий хариу бичээрэй тэгээд тий. Тэр чи яг миний харал таслагдчихлаа. Одоо захиа авал гоё. Гоё шүү дээ. Яг бүр гараар бичсэн тий. Тэгэхгүй болоод манай залуучууд чинь ингээд нэг юм одоо яадаг юм дээ. Яаж найрдаг юм? Яаж юм? Тэг чам одоо ингээд сторин дээр ингээд нэг reply дэж орж ирдэг юм. Харин одоо нүн тэнгисийн хэрэг дээр чинь бас захиа бичүүлээд байгаа чинь бас учиртай л баг тий. Ингээд нэгэндээ гоё захиа өгөх чинь гоё шүү гэдгийг бас залуучуудад өгөөд байгаа ч юм уу. Одоо би ингээд доороо би 2 их эрэхтэй дүүтэй байхгүй юу? Одоо 20 настай. Тэдний үеийг ингээ анзаарж байна. Би одоо хортод амар дурлж мурлал явж исэн байхгүй юу? Шархалж мархалал уйлж унжаал. Тэнгүүт тэд нар ерөөс тэхгүй болцсон байгаа даахгүй юу? Бараг ингээд үерхээч гэхээр ямар ч тэм сэтгэл хөдлөхгүй байна гэж гээд байгаа юм шиг. Тийм. Одоо ингээд одоо энэ л нэг охинтой харьцлаа. Тэ? Тэгээд жоохон ингээл явж илаа. Тэгээд бараг уулцсан ч бараг хөвгтэй юм шиг заяа. Тийм үү? Зүгээр ингээд чатлал тэ ингээд нэг юм тэгснэ болчихж байгаа. Ингээд тэр охиндоо ингээд ханч яна би дүүгээ ерөөсөө яриаггүй шүү. Би тэдний үе гэж ярьж байгаа шүү. Тийм. Хоёр дүүгээ ярьж байгаа юм шиг ойлгогдчихгүй гэж гинс бодлоо. Эсвэл ихрүү тийм байд юм болов гэж орж ирэх гэж шүү дээ. Үгүй манай хоёр дүү ер нь үе тийм байгаа дээ. Ер нь би ингээд дүүтэй уулзраас тэдний үеийнхнийг айгу анзаарж байгаа байхгүй юу. Тэгэнгუთ тийм нандин юм ерөөсөө ингээд байхгүй. Одоо энд ингээд нэг охинтой харьцлаа боллоо. Энд нэг залуутай харьцлаа боллоо. Энд бас нэг тэрний найз гэж Instagram дээр гоё залуу гараад ирлээ. Шууд тийшээгээ харьцлаа. Зэрэгч харьцлаа. Тэгээ ямар ч асуудалгүй. Ингээд уулзаа, дээтлээд, үерхээд, энийгээ халамжлаад явахаас ингээд төгшөөдөг болсон юм шиг анзаарчихсан надад зүгээр. Энэ social media-тай холбоотой гэж би бодож байна. Шууд хамаарсан олон сонголт байгаа тийм. Тэгэд Сади хаан гэдэг сэтгэл зүйч эмэгтэй ярьжсэн л да. Social media эмэгтэйчүүдэд нь илүү нөлөөлөд байна гэж. Саяны ярьдагтай ч холбоотой ч магадгүй. Тэгээд тэр нь болохоор аюу их нарциссист эмэгтэйчүүдийг бий болгоод байна гинэ. Бикинитэй зураг тавихаар хар мянган залуучууд ингээд те ингээл зүрх мөрх дараад ингэж байгаа шүү дээ те. Тэр validation тэр одоо юу гэх юм чи гоё шүү гэж байгаа тэр өгж байгаа тэр өөрт нь өгж байгаа баталгаа энийг нэг хажууд нь байгаа нэг ширхэг хүн өгч чадахгүй ямар ч залуу 100 хүн 1000 хүн 2000 хүнээс авж байгаа тэр лайк зүрх тэр fire reaction тийм ээ тэгэхээр ихэнх хүмүүс магадгүй ялангуяа эмэгтэйчүүд байгаагаасаа арай тийм overrated илүү байгаад тэгээ тэр нь хувийн харилцаа хайр дурлалт ингэж бас нөлөөлөд байгаа юм болоо гэдэг. Тийм магадгүй. Одоо дахиад ирчүүд ч гэсэн бас одоо ингээд Instagram хөтөлбөртүүдийн ингээ харахаар л өөр л байгаа юм л да. Ирчүүд үү? Үгүй доошо ир юм хамаагүй бүгдээ доод үе. Тийм. Одоо за яаж вэ? Та анзаарч байгаагүй юу? Би анзаарч байгаагүй юм. Одоо Instagram ч миний ойлгож байгаагаар те ингээл өдөр тутмын гоё сайхан зүйлсээ хуваалцаал тий зураг өнөөдөр би одоо Амарчинтай подкастт орлоо гэж зураг хийх ер нь анх тийм л зүйл байлаа шүү дээ. Одоо
яг нэг юм өөрийнхөө ертөнц ийм кул байдал одоо юу гэдгийг тэр зүйл рүүгээ илүү ингээд доошо болцмоод байгаа хгүй. Тэнгүүт одоо зүгээр нэг 18 та охины инстаграмыг хараад би тэр охиныг ингээд дүгнж чадахгүй заяа. Үнэхээр чадахгүй. Залуучууд бас ийм дандаа ийм саринсан зураг мөргө хийгээл эсвэл зүгээр ийм аутфитнийхэн зургийг хийдэг ч юм уу. Эсвэл зүгээр ийм тэнгэр яг өөрийнхоороо байхгүй нэг. Байхгүй. Ингээд бүгдээрээ инстаграм дээр ийм кулийг ингээд бариад нь штэ. Тэгээ ингээ нэг нэгнтэй ингээ харьцаад одоо таны хэлдгээр те бүгд overrated байгаахгүй. Дан охтууд гэлтгүү миний бодлоор бол ирчүүд нь охтууд нь бүгдээрээ инстаграм дээрээ ач холбогдол өгөөд гоё зөвүүн дуу постлоод тэгээ юм зөвүүн зурагтай хамт ингэж постлоо. Тэнгүүт нэг охин хараад ямар зөвүүн гоё дуу сонслоо. Одоо юу гэдэг чинь те. Яг үндэ тэр хүүхэд ингээл хамраа ухаал 0-доо сууж байгаа л нэг бойл байгаа штэ. Тэнгүүт ингээ инстаграм дээр ингээд амар дөрүүд бүтээгээд тэгээ тэр дөрүүдээр хоорондоо харилцаад тэнгүүт ингээ уулзахгүй ингээд тэгээ үерхэхгүй юм нандин гоё зүйл байхгүй ингээл яваад байгаа юм шиг санагдаад байна. За уулзсан ч гэсэндээ ийм юм шиг байгаа. Одоо ингээд зөв эрэгтэй хүний өнцгөөс ярил л да. Ингээд хулан амар гоё харагдтал те инста дээр. Яг одоо уулзсан ч гэсэн стик хөөрхөн охин заяа. Гэхдээ тэр хэмжээндээ биш тийм үү? Яг бодит амьдрал байнгын тэр поз аваа яваад ингэж байхгүй шүү дээ. Тэгэнгүүт нэг хүнийг бид нэр хит удаан за тодорхой хэмжээнд крашллаа тийм ээ. Тэгэнгүүт тэгх болгондоо нэг юм нөгөө overrated image чинь бүтээсэн байгаа шүү дээ. Энэ хүн ингээд юм гайхамшигтай. Тэгэд яг бодит байдал дээр уулзаад үзэхээр энийг зүгээр ойлгоорой. Хулан яг байдаг л охин байхгүй юу? Тэр нь амаржин байдаг л залуу байхгүй юу? Тэг байдаг л гэдэг нь тийм муухай гар биш. Энэ чи зүгээр хүн штэ. Хүнээс илүү юм хит сахиусан тэнгэр дахиж үтээд ингээд inflamed болсон ингээд ийм хөөсөрсөн имиж энэ хүлээлт чинь өөрөө тэгээд харилцааг өдөөчт юм болов гэж би бодоод итэм юмс. Хин нэг амар удаан крашлсан хүмүүнийг үнтэйгээ крашаараа л үү? Крашаараа тий. Тий, уулзчаар дургутаад. Одоо never meet your heroes гэдэг шүү дээ. Ингээд нэрээ ингээл хуланг ингээл тий амар хүндлээ ингээ яс чинь муухай штэ л аваа байл штэ гэл ингээл зүгээр. Хин нэгэн тэгвэл муухай үсттэй. Муухай. Тий. Харин тийм. Тэгэхээр бид нар тэр сошиал медиа бидний амьдрал тэгж тэр сөргөөр нөлөөлж байгаа байдал нь тэр юм яг тэр юм байна. Сайхан зүйлсээ хажуугаар өста хамгийн нийгмийн дэлхийд даяар угаасаа харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа. Холливуудын одууд ч гэсэн өрөвдмөр санагдаад идэх хгүй тий. Адилхан л хүн байгаад идэг. Төсөөлөлтөө бүр маш сайхнаар төсөөлдөг. Тэгээд нэг нүрээ угаагаагүй хүн дэлгүүр гараад тэгэл буруутчих байхгүй. Хямтай. Чи тийм дуртчихсэн үү? Гүү. Хог асахтаа хүртэл мейкап. Гүй. Миний дүр гэхдээ гайгүй ээлгүүдээ гитх. Гайгүй шүү дээ тий. Би сая баг бахад нэрнгэсээ тэр нандаа харилцаа гэдэг чи айгу гоё. Тэгээ нөгөө юу байхгүй юу? Би ч бас нөгөө тэр зүрхээр ингээл гал мал хийгээл нэг айлын охиныг ч шатаан галдчихсэн шүү дээ бас. Цасан цагаан охин шүү дээ өөршгөө хөөдөгчсэн. Тий. Тэгээ тэр мэр чинь бас л ингээл өглөө догтлол найзуудаараа тий ингээл бөөнөрөөл тэр эфортыг гаргаад тэр байдал нэрнгэсээ сошиал медиагаас болоод ингээл ганц хоёр чатлал ингээл тийм юмар орлогдсон гэж юу гэдэг л надад харамсалтай санагдав. Гэхдээ мэрсэр бас лаасаж байгаа хүүхдүүд байгаа л тийм. Лаасаж байгаа. Би гэхдээ яг амар лаавж ирсэн байхгүй юу? Тэр талаар ярьж өгөө. Гэтэ тэр бол одоо би хиттэй байсан аач санахгүй байна. Би нэг амар хайр мээр тэр бол шорхолж байгаагүй зү. Би баг чи зөрүүл өөрөө сонирхоогүй юм уу? Сонирхоогүй. Чамд бол үгүй за яг тухайн үедээ үерхжсэн л та. Гэхдээ тэр чинь нэг сошиал медиасаа дахин байхгүй тэгэл нэлгчлээ тараал уулздаг. Тэгэл одоо харьцдаг л байсан л залуу байгаад байгаа юм л та. Гэхдээ яхаа үерхчихсэн. Үерхчихсэн гэж хэлэхэд их хэцүү. Би ер нь тэгж хэлэх жоохон дургу. Тэгхдээ 3 сар бол одоо 100 өдөр гэдэг чи юу лээ? Тийм 3 сар гарна тий. 100 өдөр бас. Тэгээд би ингээд болохгүй ингээд болийл гэсэн юм шиг байгаа. Тэгээд тэр хүн бол болмооргүй байсан юм шиг байна. Тэгээ яг тэр 100 өдрөөр намайг
100 сарнаагаар л одоо болж алъя л гэж бодсон. Тэгээд тэр чи яа явс 100 сарнаас ч үнэтэй шүү. Одоо ч 1 сарна хэдэн к вэ? Одоо л амар үнэтэй. Тэр үед гайгүйсэн бэл үү. Гэхдээ гэхдээ би буруу яриад байна уу? Юу? 30 өдөр ч үлээ гэдэг. Юу гэж байгаа бэ? За мэдхгүй. Яг сарнааны тоо бол 100 бол байгаагүй маа. Тэгэхээр би жоохон эргэлцчихлээ. Чи тэгээ нэг бүрчсэн тоолсон юм уу? Үгүй ингээ багцаалтлаа л та биш. Тэгээ харин 30 болов гэдэг байхгүй. Гэтэ яг нөгөө санаа нь амар хөрх хүмүүс байхгүй. Яасан гэдгсэн чинь би 6 давхар байрны 6 давхарт амьдардаг байсан. Лифтгүй. Тэгсэн чинь тэр тухайн үедээ одоогоор бол сошиалын инфлюенсер маркетинг гай байсан байхгүй юу? Тухайн үедээ зүгээр нэг юм хүмүүс жоохон мэддэг популяр хай тавын за бараг алчлаа. Тийм үү? Тэгээд хүмүүс цуглуулсан байгаа. За юу? Ингээд миний таньдаг хамаагүй. Тэгэнгუთ тэр хүний чи ингээд хүрээлэл таньдаг мэддэг ингээд асар олон хүмүүс цуглуулсан байгаа. Нөгөө салахгүй гэдэг. Тийм. Тэгээд манай 6 давхар хүртэл ингээд нэг давхраас эхлээд ингээд лагасаасан байгаа. За. Тэгээд давхар болгоны тал болгон дээр ингээд хүмүүс зогсоосон байгаа. Ингээд сарнаанууд бариад. Тэг хамгийн дээр бол мэдээж миний найз байгаа хгүй. Тэгээ ингээд хаалган голгонгот найз маань те гараад иргээд цэцэгтэй. За гарлаа шүү. Явлаа шүү. Уула нэг л биш болоод тэгээ ингээд доошоо нэг давхар хүрт буунгууд нэг давхарт байлуу байгааг баха. Тэгээ ямартаач намайг ингээд асар олон хүмүүс ингээд дагаал нэмэгдээл байгаа штэ хүмүүс нь. Тэгээ ингээд явсан чи манай уртлын тоглоомын талбар ийм том зүрхтэй ингээд лаан үргэлжилсээр хагаад ингээд асаацсан. Тэгээ тэр зүрхийг ингээд тойроод хүмүүс ингээд зогсоход тэр зүрх ингээд яг тойрогдож байгаа байхгүй тэнд одоо хитэн ч хүн байсан. Тэгээ нөгөөх мань гарч ирээд голд нь ороод ингээд хамтдаа байя гэсэн юм ээ. За тэгсэн. Яа надаас амар юу тэр зүйл нь өөрөө гоё л байгаа юм л та. Манай ааж ирсэн хор арчихсан. Гэхдээ би одоо үгүй амаар идэг те. Тэр олон хүмүүс цуглуулсан. Гэх мэт лавж ийснаа л ирсэн. Тэгтээ тэгээд зөвш тухайн үедээ нэг зөвшөөрс хийгээд уг нь бол тэр үнтэй бол ахаж тэгээд удаагүй болсон л та. Угаасаа тэгээ сонины юм одоо тэр 3 давхраас хүн гарч ирээд хог мог асах гарсан бол бас гайхал юм тий. Харин гэтээ хөөрхмөөс тий 6 давхарлуу. Тэр бол супер. Вау тэгж мэгж. Хөөе тэр бол ингээм амар гоё тэг хүүхэд насны юу гэдэг тий нэг бодвол 10 20 морьтой ч юм. Юу 19. Тэрнээс жоохон. 10 жил. За ямар ч үсэн ингээ тий яг 10 жилийн ингээ ийм амар гоё дурлал байгаа шүү дээ. 30 гараад тэр хэмжээнд дурлана гэж байх болоо. Байл байх. Үгүй тэр 40 гараад ч юм уу 50 гараад ч юм. Би яг өөрийнхөө өнцгөөс ярих гэдэг. Надад бол тэр дурлал бол биш. Яг тэр залуугийн хувьд байж магадгүй. Миний хувьд бол байгаагүй. Тухайн үед те ингээд эрэгтэй хүн. Тэгээ тухайн үедээ бол надаас ах л залуу байсан. Болоод л тийм юм хийх мөнгөтэй л байсан билгүү тий. Тэгш зүгээр мөнгөтэй л хөвгтэйсэн юм. Тэгтээ миний талаас бол илүү одоо би илүү дурлах юм шиг санагдаж байгаа байхгүй. Сэтгэл зүгээрээ ингээ бодохоор одоо ер нь дурлахад бэлэн гэж бодож байгаа. Амар нэг харилцаанд орох гэж юм. Баха. Тийм баха. Өмнө тэгээд яг нэг сайн нэг ярианд цохолгосон шүү дээ. Ингээл галзууртлаа дурлал, уйлж унжаал явж исэн үгээд тэр тэгээ илчлүү би мэдхгүй нэг тийм үгүй ер нь гэхдээ тийм хин нэг анхны хайрын талаар ярих юм бол тий анхны хайр бүтдэггүй юу бүтсэн үү бүтээгүй биш анхны хайртайгаа яг одоо гэр бүл болчиход байж гин гэдэг шиг гэр бүл болсон юм уу гэж асууж байхгүй тэгвэл бүтсэн шүү дээ би бол бүтсэн чи амжилттай гэрлэл гайхамшигтай юм шүү дээ тийм бүтсэн л шүү тийм тэгэлгүй байх уу тэгэд би бол хувьдаа бол яг зүгээр айлын охиныг яаж амар хайртай байсан ч гэсэн яаж хайрлахаа мэдээгүй юм шиг байна. За яг хөө тэгээд ингэж хэлсэн. Тэгэл тухайн үед ч гэсэндээ бас л ингээл галзууртлаа дурлаа. Мөнгөний бараа харахгүй 3 сармаар явцтай хамтдаа ингээл зүгээр гудамжаар ингээл зүгээр гудамж мэтэрлээл. Тэгэж мэгэл явж исэн үед бол байгаа. Хулангийн үед анхны хайр. Тийм. Би бол бас амар дурлж байсан. Тэгтээ оюутан байхдаа л да.
Тэгээд тэр үеийнхаа би анхны хайр бүтэхгүй гэдэг шалтгаан нь ингээ бодонгууд анх удаа ингээ хүн хайрлаад анх удаа ийм хайр мэдрээд ингээ хоёр талаас ингээд уулзрахгүй байгаад байгаа шүү дээ. Тэр зүйл бол одоо хоёр талдаа хичээл болсон байгаа байхгүй юу? Харилцааны хувьд. Тэгээд бүтээгүү болов уу? Би яг тэр хүнтэйгээ хэрвээ гэр бүл болсон бол тэр удаа үргэлжлэхгүй байх байсан баг гэж би бодоод байгаа. Яг тэр үедээ бол би гал зурдлаа л дурлж исэн. Яг тэр хүнээс ирэх надаас очих тэр хайр нь бол яг миний хувьд бол яг адилхан байсан. Хоёулаа бүр яг юм солиорсон байсан. Тэгээ тийм ч учраас тэр харилцаа ер нь нэлээд токсик байсан. За, нэлээд токсик гохор. Одоо нөгөө хамгийн том илэрхийлэл бол айгүйг салж нийлдэг байдал тий. Амар харддаг байсан би энийгээ. Би бол өөрөө харгүй хүн байхгүй юу? Гэтэ хартаа үний хажууд хартаа болчихсон. Болтын байлээ. Харин би бүр солиотой болж исэн байхгүй. Одоо өөрөө тэр үе тэр хүн бас эргээд дурсалтай яана би ийм байсан байл шүү дээ хүмүүс яг тэгж боддог шүү дээ. Харин тийм бүр яг мэдрэл мөвтэй. Тухайн үеийн маа найзууд ч байд юм уу? Тухайн үед эргэн тойронд байсан хүмүүс бол өстө бүгд хэлнэ. Намайг энийг яриад байгааг ч шууд л мэдж байгаа. Мэдрэл муутай байсан яриа. Угаасаа хайр гэдэг сохорч. Мэдрэл муутай болгосон ер нь бол. Тэр гэж харж. Тэгээд харин тэр яг ингээд гол нь салж өгөхгүй. Тийм. Яваалгаа шүү дээ. Одоо Монгол даяар байгаа энэ харилцаа. Яг эцсийн цэг хаана байна? Араар тавилт шүү. Тэгэл бүр конец фильм аа. Тэр чигтэй. Би яг тэр ингээд хэрүүлтэй зүгээр нэг юм тэнэг юмнаас олж хэрэлдээл тэгэл нэг хэрүүл болохоор мэдгүй яагаад тэгж амар гүн хэрэлддэг байсан юм. Тэгэл ингээл алалцаал их л ядчихад яг нас нь оюутан гэдэг чинь те яг л ингээл шоуз ингээ яасан ийсэн гэл явж байгаа штэ. Тийм учраас ч тэгсэн юм уу. Шоудал явж байгаа штэ. Хоёул уун. Учраас ч тэгсэн юм уу. Айгүйх хэрүүл уруултай байлаа. Гэхдээ тэр их хэрүүл уруултай байсан ч гэсэн яг ёстой л нөгөө зүрхээ баримаар зүйл болсон байхгүй юу. Ингээл би бүр маш том цохилтонд ороод тэгээ би яг гэхдээ яг тэр цохилтонд ороод ч ер нь тэр токсик харилцаа жоохон үргэлжилсэн л дээ. Гэхдээ яг хизээ би яг алгадуулснаа бол санахгүй байна. Яг ингээд бодит байдалд алгадуулснаа санахгүй байна. Мартач гинтл за энэ бол эрүүл биш. Тэгээд эргээд эрүүл ухаанаар харахаар ингээд бүр кринжлдэг. Би одоо бүр тэр үе бодохоор яг дан ингэ хангалтгүй ингээд яа. Physically амар. Гэтэ тэр харилцааг ер нь тиймэрхүү харилцааг туулах хэрэгтэй юм шиг байна шүү дээ. Хүмүүс тийм. Тэр зүйлээс чинь одоо тэр хүн гэр бүлтэй болцсон аз жаргалтай амьдарч байна те. Би ингээ бас өрөвчтэй. Хамгүйгээр маш аз жаргалтай амьдарч байна. Гэтэ бид хоёр нэгэнд үнэхээр хэрэгтэй хичээлийг бол өгсөн баг. Ааха. Би бол тэрэнд бол итгэлтэй байна. Тэ та бас тэндээс одоо бол их сургамж аваад ингээ дараагийн харилцаан дээр ингээ ааха. Дараагийнх дээр бол бас нэг ингэж болохгүй мэн гэдэг зүйлийг хэрэгжүүлж байна. Ааха. Одоо тэгэнгүүт нөгөө гоё хайрлахад дурлахад бэлэнгээд ингээд гэж тэгэнгүүт одоо бол илүү юм emotionally mature илүү сэтгэл хөдлөлөө бас удирдаад шүү дээ одоо л. Гэхдээ стил гоё галзуу дурлах юу одоо тэгхэл бах л та. Тэгтээ нөгөө crazy in love гэсэн calm in love гэдэг шүү дээ. Одоо ингээд хичнээн ингээд ингэсэн ч гэсэн тэрийгээ бас барьжчлаа. Тухайн үед бол ингээд уур хүрлээ шууд уурлаа. Тэ жоохон гомдлоо шууд уйллаа ч гэдэм үл байсан байдаг. Одоо тэгэнгүүт бас жоохон стад яг уурлах гэсэн чинь нөхрийн цалин буусныг санаад гэдэг шиг дээ. Жоохон бодолтой л болчихчихлаа юм байна. Бас угаасаа эрэгтэй хүн ч гэсэн тэгээд зөрүүлээд тэрэлт ингээд тооцоод байна шүү дээ. Гэтэ яг магадгүй бас галзуу дурлуул гарч ирэх юм билүү бас мэдэхгүй л байна. Улын ер нь хэр хааштай вэ? Хааштай. Би маш хурдан ингэж савладаг. Ааха. Наа чи сэтгэл санааны асуудал. Миний уур амар хурдан хүрнэ. Гэхдээ амар хурдан гарна. Ааха. Би одоо ингэ сүулт хизээ хинд яаж уурснаа баг ингэ санахгүй ингэ нэг тийм. Уурлуулах хүн байхгүй. Буглуулад биш. Ингээ хин нэг нь уурлж штэ. Тэгээ тэрийг ингээ бодоод 100-аад яваад идвэл байхгүй юу? Дороо мартчихдаг. Одоо ер нь бид нар бас тэр
яг ингээд асуудлын үйл тэр нөгөө ярилцах хэрэгтэй гэдэг чинь амар чухал байгаа юм тий. Нөгөө унтахынхаа өмнө нөгөө юу гэдүүлээ хэрүүлтэй орондоо орж болдгоо. Тэгээ заавал ингээд ярилцсан. Яагаад уурлуулад байгаа. Магадгүй гэхдээ уурлаад ч хамаагүй ингээд тэр юм гаргаж явах хэрэгтэй юм шиг байгаа тийм үү. Тий. Одоо тэгэнгүүт гоё ингээд за харилцаанд ингээд бэлэн гэж бодъё л тий. Ерөнхийдөө ямар хуу залуу таалагддаг вэ? Яг ийм тим гэж бас байхгүй ч магадгүй. Яг үний ямар хуу чанарууд гэх юм уу? Би одоо сүлд ингэж бодлоо. Хайрыг жоохон хувьдаа өөрийнхөө хувьд ингээд тодорхойлж байгаа байхгүй юу? Тэнгуут ийм амар амгалан би яг хайр бол амар амгалан юм байна гэдгийг тэр токсик харилцаанаас гараад ер нь ойлгосон юм. Тэгээд би амар амгалан гэдгээ харин сайн ойлгоогүйсэн юм билий. Тэгээ одоо ботонгууд ойлгочихж байгаа байхгүй юу? Юу юм бэ? Би ийм яг миний л хувьд л та сэтгэл зүй амар амгалан байх гэдгэнтэй ингээд тайван дүлгүн уусаа миний темп хурдан байгаад шүү дээ. Би ийм хурдтай бүх зүйлд хурдтай ханддаг баггүй юу? Миний ингээд заримдаа өөрөөсөө жоохон ядармаар юм шиг хэрнээ. Тэр нь бол би өөрийнхөө бол даваа тал гэж хэлнэ. Ер нь нэг юм бодож сэтгэж байгаа маань хурдан, хариулталч хурдан ер нь нэг юм уурлах нь хурдан байлаа гэхэд уур нь гарах нь хурдан. Ер нь бол надтай харьцахад ууг нь амархан. Тэгээд би өөрийгөө их тайван ингээд намайг гоё амар амгалан байлгах нь тайван хүн юм болов уу гэж би бодлоо. Тэгсэн үгүй юм байна. Амар амгалан нь ямар учиртай байсан бэ гэхээр одоо бодонгууд надад ямар ч асуудал гарсан заяа. Миний амьдралд юу ч тохиолдсон. Тэр минь байгаа даа гэж бодох амар амгалан байгаад байгаа хгүй юм. Итгэлтэй байх. Хин нэгэнд юу ч болж исэн дэрэг. Одоо тэгэнгუთ миний сонирхох эрхтэй хүн юу вэ гэхээр тийм байна. Одоо найдвартай итгэлтэй тэр байгаа учраас угаасаа болно бүтэн чадна. Одоо юу гэдэг те. Тим амар амгаланг өгөх хүн л юм байлээ. Ямар ч л байсан гарыг нь тийм. Одоо баттаа. Тийм. Гэдэг шиг тийм ээ. Тэрнээс би нэг юм мэдгүй байл. Тэрийг одоо яаж мэдхүү гэж юу? Харин тийм тэр жоохон асуудал л та гэдэг. Одоо ингээд ингэн штэ. Бодвол ингээд болзоо молзооны санал авдаг л байлгүй дээ. Одоо хүн л юм чинь тий. Амар алингаа алдсан үнтэй ярьж байгаа юм шиг тий. Тэгээд тэр анхны нэг цензур байгаа шүү дээ тий. Тэр чинь яг би ер нь ганцаараа байгаад хөрхөн хугацаа өнгөрчихөж байгаа байхгүй юу? Би энэ үед бол нэг тэгж дээтлээгүү. Дээтлэгдэгдээгүй. Угаасаа ингээд охиноо хараад амьдралын ингээд рутин адилхан байгаа шүү дээ. Өглөө ингээд охин 6 өнгөрөөгөл сэрчин. Тэгээл сэрнэ. Тэгээл бослоо. Охиноо өрөөж өглөө. Тэгээ өөрөө ингээд хувийн хийж байгаа юмнуудаа хийлээ. Яасан. Тэгээл орой болоо охин авлаа унтлаа. Тэнгуут яг миний тэр амьдралын хэм маяг руу магадгүй нэвтэрч орж чадахгүй байсан бах гэж би бодоод байгаа. Гэхдээ манай найзууд тэгж дүгнээд байгаа. Хуу байсан юм биш үү? Одоо хин нэгэн ингээд сэтгэлээ чинь завдаагүй байхгүй юу? Нэг тийм тохиолдол надад гарав. Нэг ингээл эрэгтэй хүмүүс хитэн талаас татаж ангаагаад байсан юм бол байхгүй. Тийм. Гэхдээ ганц 2 мерсэр ингээл гарч ирнэ шүү дээ, тий. Тэгээд ингээ ажиглангуут тэр эффортыг гаргахгүй. Надад бол шууд л мэдрэгдээд байсан. Энэ хүн чадахгүй гэд. Ийм одоо ингээл мундаг л. Гэхдээ тэр хүн заавал мөнгөтэй төгрөгтэй тий мэдлэг боловсралтай байхыг би хэлээгүй шүү. Зүгээр л нэг юм мэдрэмж байдаг шүү. Тий. Ингээд эмхтэн хүн мэдэрдэггүй те. Яг энэ мэдэрдэм байлээ. Одоо ингээд манай аав жишээлбэл үнэхээр төвхтэй юм янзалдаг хүн байхгүй юу? Ингээд манай аавын гар хүрсэн юм болгон засагдчихдаг. Хэний ч чадахгүйсэн юмыг л одоо манай ажилдээ би бизнестэй тунгут манай ажил дээр юу эвдэрнэ аав очиж янзлна. Манай хамаатан садна баг хаана юу эвдэрнэ аав. Тэгэл ингээл юу бүх юм аав. Тэнгуут аав бас амар миний рол модель болчиход байгаа байхгүй те. Эрэгтэй хүн юмд юм эвдүүтэй нэг юм цаанаасаа л энэ хүн ер нь гэж бодогдуулах тийм хүн бол одоо гарч ирээгүй лээ.
Тэгэхээр би нэг тийм бас тийм яг нөгөө ингээл эрэгтэй хүүхд нэг ээжигээ хараад эмэгтэй хүүхд нэг аавыгаа хараад нэг адилхан чанарууд байдаг шүү дээ. Би бол жишээ нь танаа ааваас ингээл эсрэг хүн байгаа байхгүй. Би нөгөө салгалсан хар хүүр гэдэг нь багхгүй юм. Би амар тийм юу хав хүн амар тоо. Би бол ингээд нэр ингээс гэрийнхаа төлхүүрийг ингээ бараг олохгүй шах ингээд ямар ч гарын надад бол ямар ч тийм скил байхгүй. Би багасаа ингээл эрэхтэй ангил айгуул энэ аягийг ууж байгаа тагалж магадгүй тийм бүр эсрэгээрээ хүрсэн байдал нь ч яах вэ? Үгүй тийм юу юм. Одоо энд за энэ шүрэг салаад унлаа заяа. Тэнгуут та ингээд би чадахгүй гээ суухгүй л үсттэй. Тийм л дээ. Тэгтээ хийх гээд ухантаал тэгэл улам бухимдаал. Тэгвэл хэцүү юм. Тэгвэл яг миний сонирхол бол тийм. Харин тий би болохоор тийм төрлийн байхгүй. Одоо ингээд яг бухимдаач мухимдхан шиг те гарын ивдүү байхгүй. Надад яг би тэгж өөр одоо чадвар байгаа те. Тийм бай. Нэг хүн дуудаад янзлж байгаа тэр үнийг нэг нээлгээ байж идэг ч юм уу те. Зүгээр хүн дуудаад мөнгөний өгч. Тэгэж тэгээд хүний хөлс штэ тэр чи. Угаасаа л мөнгөний өгнө штэ. Гэтэ за арайч та бас арайч эрэг шурга дээр тулаагүй. Гэтэ ер нь бол гарын өвдөг бол тийм. Анхнаасаа бол яг тиймэрхүү төгөл зүйлд илүү тийм ач холбогдол өгдөг болсон. Тийм зүйл илүү намайг одоо ингээд эр хүнийг ингэж тиймэр нь мэдрүүл илүү их тийм секси санагддаг. Юм байна гэж би ер нь анзаарсан өөрөөсөө. Тийм байна. Би зүгээр эсрэгээр яг өөрийнхөө адилхан жишээ яриа л та. Манай ээж Оросд холбооны инженерээр сурдаг байж байгаад 8 сартаа эмээ төрүүлдэг гэдэг, эмээ өдрүүлдэг гэдэг буцаа ойтон болоо. Тэгээ намайг бүр жоохон хил хөлд орж явах үед Оросд төгсөөд 99-2000 оны авцсан. Энтгэхт Хайдербад их сургуульд IT-ийн мастер тэтгэлэг аваад явцсан. Ингээд 90-ад он би ингээд жоох хөвгт байгаа шүү дээ. Миний өссөн орчин ерөөсөө юм TOEFL, C++, Java энэ номнуудын донд би ус манай хичээлэл хийж иддэг ус. 2003 онд Америкт Colorado Technical University бас тэтгэлэг аваад явж байгаа. Манай ээж одоо боддоо 2000 оны гэхэд Орос энтгэх юу тулцсан. Орос энтгэхтэй Америкт 3 улсад IT-ийн мастер хийсэн байхгүй. Би тийм юмхтэй харж өсөж байгаа. Тэгэхээр миний хинт татагдах уу гэдэг бас айгүй тийм цензур дотроо ингээ байгаад байгаа байхгүй. Тэгэл нөгөө залуучуудын ингээд нэг боддог юм юу клишэ юмнууд бол биш. Ингээл зүгээр би ингээд хувьдаа бодно л доо зүгээр дотроо л бодож байгаа. Энэ хүн бит хоёр оюун санааны хувьд нийлж байна гэдэг. Тэгээ оюун санааны хувьд гэдэг нь одоо ээч шиг тийм олон сургуульд өсөд тахтай биш. Зүгээр нэг сэдв ярихад тэрийг чинь мэдчихвэл ер нь мэдчихвэл гоё. Дээрэс нь ийм оюун санаа чинь юм л. Би joke хэлээ. Одоо миний инээдтэй гэж бодож байгаа юмыг хүлээж аваад энийг. Joke чи өөрөө бас амар юу илтгэдэг байхгүй тийм. Winston Churchill хэлжсэн. Хүний хэр ухаантайг юунд инээж байгаагаар нь харж болно гэдэг тий. Тэгэнгүүт оюун санааны хувьд нийлж ийн гэдэг нэг том нэг зүйл байгаа. Тэгээ би ч бүр аргатаа олцоо нөгөө эхний дэйтэн дээр хилдэг jokeтэй гэдэг. Сонсч болох уу? Хоёлаа би дараа нэрээ. Одоо камерын өмнө ичээд байна. Нөгөө хэр энэ инээдтэй байна. Энэ хүнд хэр энэ инээдтэй байна гэж яахгүй тий. Яана дараа нь бол юм болоо гэсэн. Дейтэнд авч явах нэ ч тий. Нөгөө нэг эв дүүг байгаад байгаа шүү дээ. Өөрөө тэр нөгөө анхны шаардлагыг хангаагүй. Тэгэхээр манайхаа бити намайг хуланга бити хармалж намайг үзэн ядараа. Эвдүүтэй нэгэн байвал бас аппликейшн наашаага яваад би одоо тэр аппликейшнийг сон. Тий. Тэгэхээр яг нөгөө хүн нөгөө эцэг ихийн бүр анхны тим нэг хүн татгамсарт нь байдаг юм шиг юм нөлөөлдөг юмнууд байгаа шүү дээ. Би бол тэрийг ерөөсөө эрэгтэй хүнийг одоо шинжих юм маань болчихно гэж бол боддоогүй л зүгээр л аавыгаа мундаг шүү гэж бодож идэг байсан чинь нөлөөтэй л идэв. Гэтэ юу нөгөө давахгүй даваагаа 3 давна энэ төр гэдэг нэг ярьдаг шүү дээ. Ягаад чинь хин нэгний нэг ингээ одоо чиптер аль аль нэг юм кодлцсон байгаа шүү дээ. Гэхдээ хайр дурлал гэдэг орон зай, он цаг хэлбэр төрсөнд баригддгүү тийм ээ. Тэгэхээр хүний амар сони юм татагдсан тохиолдол байдаг тийм. Тэгээд тэр нь чи яг энэ юунд болсон юм гэдэг. Зүгээр л энэ. Тэгээд нэг анх бодож исэн одоо ингээд манай экс ихнэр маань ойтон бахта тэгж боддог. Ойтон бахта над яг надтай танилцгүй те.
өндөр цагаан залуутай сууна гэж боддог гэсэн. Тэгээд давхгүй таваагаа давцсан гэдэг те. Тэгэхээр нөгөө ийм хүнд ингэн эсвэл энтэй хизээч тэхгүй гэж болдго юм шүү. Тийм. Тий. Юу ч болоо үл тий. Юу ч болоо үл. Мөн бүтлгүүнтэй сонцоо. Нөгөө хамгийн тийм нөгөө хоёлаасаа ярилцсан юм ярьжсэн. Тийм нэг амир чамаг нэг найрах гэж оролдож исэн ч юм. Тэнэг оролдлого энэ төр байгаа юу? Манай залуучууд нэг юм тэнэг юм хэлж орж ирдэ шүү дээ. Би бол талын чон чи миний гिचий болох уу? Яа. Би тийм скриншот харж исэн юм аа. Нэг санаанд бол орж ирэхгүй байна. Би бас түрүүн ярилцж хат бодсон. Тэнийг орж ирэхгүй л. Нэг санаанд үлдэхээр тэнийг үйлдэл хийжсэн юм. Энэ тэнгисийн хэрэг мэрэгдэр ч юм бол бас сэнсэн үйлдэл хийгээд энэ тэгэл нөгөө байгаа л тэр үү те? Мэдхгүй. Тэнгисийн хэргийг мэдхгүй байна. Манай залуучууд юу бодож орслоо. Хамгийн тийм фейл болзоо байдгүй. Ер нь болзоонод нас гайгүй юу? Гайгүй. Би ер нь уртаашаа өргөө шүү бас хитгэн л болзоонд явж исэн. Амьдрал та. Байна. Яг болзоо тэмээ яг ингээд хоёлоо гой болзъя тий дээтлий гэж хэлээд дээтлсэн болзооны талаар ярьж байгаа шүү дээ би. Тийм. Нэг фейл юм орж ирэхгүй байна. Одоо ер нь ингээд нэг юм гоё юу гэдэг шүү дээ. Ideal төгс тийм эмэгтэй хүн болгол бас нэг хүсдэг юм гоё болцоо байдаг. Зүгээр яг хоёлоо энийг болохоор залуучуудаа шипи өгөх өнцгөөс би эмэгтэй хүний өнцгөөс сонсомоор байна. Ер нь болцоо ямар ойл гоё юм бэ? Одоо болцохж байгаа хүн маань тий надад таалагдсан учраас би ингээд болцоогийн зөвшөөрсөн нөхцөлд ярий заяа. Дугасаа л тэгнэ үстэй тий. Үгүй яг зүгээр л ингээл нэг дээтлэл яваад идэх хүмүүс бас байж болно шүү дээ тий. Зүгээр гоо харилцаа үүсгээл. Би болохоор үнэхээр ингээд таалагдаад окей болцъё гэд болцоход тэр хүн зүгээр л бүхнийг төлөвлөсөн байвал л тэр төгс болцоо. Миний хувьд. Газар нь одоо мэдээж 70 хэрэг байвал гоё л тоо. Гэхдээ хаан бууз исэн ч гоё байхгүй юу? Зүгээр л ингээд одоо ингээд нэг юм 2-3 юм ингээд нэг төлөвлөдөн шүү дээ тий. Ер нь юу вэд юм бол гэж байгаа. Би мэдэхгүй учраас. Надад бол олон юм хийгээ яваад байвал бас ядаргаатай тий. Тийм. Тэр нэг сонирхолтой шах. Яг ингээл гоё ярьцаа. Өдний насан дээр. Тийм, оюутан байхад бол тий нэг кино үзэл нэг гоё хоол мол хөтөл явал гоёлох л та. Тий ингээл шууд нөгөө хамтдаа шууд шоудал яах вэ? Гоё. Надад бол гоё. Нэг газар уулзаад заяа. За эсвэл намайг ирж аваад. Тэгээ ингээд нэг газар амар эхний тэр conversation маш гоё байх хэрэгтэй заяа. Хөөхөн хөнгөн юм уугаал тэгээд нэг хөөхөн яриа өрнүүлээд vibe таарж байгаагаа мэдэрч штэ хоёр хүн чинь. Тэгээд өстой галзуураад шавуудаад яавалч гоё бах. Тэр яриа жоохон явахгүй байхад бол цаашаа бол үргэлж. Тийм ба. Яг ийм жижигхэн моментүүд дээр л юм байна те. Тэр анхны тэр тийм ингээ зүгээр нэг хөнгөн нэг жоок ч юм анхны яриа мараа те. Магадгүй тэр амар төгжирчлээ одоо яах уу гээл. Тэгэл төгжрөл 2 цаг одоо машинд байж бодлал эсвэл одоо юу гэдэг за тийшээ явахаар одоо холтчлоо. За тэгвэл өөр энэ хаваараа гэл ингээл ихэлсэн бол магадгүй тэгж таалагдахгүй. Одоо би энд ингээд ярихаар хэмжээнд үлдэхгүй л байсан баг. Тийм байна тий. Тэр анхны тэр сэтгэл амар чухал байгаа шүү дээ тий. Одоо чи надтай болцвол би шууд чиний хувьд хамгийн дуртай сонгуулийн тогтолцоо юу заавал. Яа. Би найдварчдаг. Тэгэл тэр чигтэй. Тэгтээ ярьж тийч мэргүүл ахaltaа. Тэгтээ 0-д ороод найздгаа ярих юм бол яах вэ? Тэр нөгөө юу чи ер нь тийм зодооны түүх мөг сонсч ирсэн үү? Сонсон шүү дээ. Би бол ингэж боддтой. Би шүү зөрөөр өөрөө ирчихсэн. Би ч гэсэн дээрээ тэгээд. Би ч гэсэн тэг зөгч байгаа. Би ингэж боддгийг. Зүгээр залуучуудаа арай өндөр үнэлж магадгүй. За. Би тийм мэдрэмжгүй залуу байдаг гэж боддгүй юм. Ярдэн шүү дээ. Гэхдээ тэр нь таалагдахгүй бол зодооны түүх ярьж эхэлж байгаа. Чи надад таалагдахгүй болоод эхлэнгүүт тэнийг түүх ярьж байгаа. Эсвэл хитрхи их одоо нэмэх 18 ч юм уу. Яриад if she's down I'm down үгүй бол тэгэл.
Ах тийм гэж юм. Би бол гэж би бодож байна. Гэхдээ үнийг би зүгээр ингээд нэг ам халаад ер нь гэхдээ яаж хийж байгаа тийм сэдв рүү ингээ орчиж явах. Одоо жишээлбэл заяа. Одоо төөгөг таних уу гэж ярьлаа л та. Тэнгуут төөгөг тоор чин багын найзууд ш тэгэл явлаа. Тийм үү тоор яасан хийсэн гэж тэгжсэн. Тоор яг нэг удаа нэг гартаа гэл нэг эхэлчээр эрэхтэн надад ингээд зогсохгүй нэр бас гэд тэгээ нэг жоохон гус гайхуулмаар штэ нэг гой зодсон түүх мөх байвал тэгэл үргэлжилчт юм бол гэж. Зодуулсан түүх ярьдгүү те. Зодуулсан түүхээ яаж ярих юм? Харин тий. Тэгэхээр эрэхтэн хүн болгон зодоо яваад идэх. Уг нөгөө талд нь яг адилхан тооны. Тий. Нөгөө гар нь бас өөрийгөө зодсон мэт ирэл. Эмэгтэйчүүдээс унтсан хүнийхэн тоог асуусан чинь дунджаар 3 гэсэн эрэхтэн хүн 12 12 байсан чинь хоёрдон биентэй гонтой яваад тийм үү гэдэг шиг. Нөгөө тал гэж бас байгаа шүү дээ, тий. Тийм. Гэтэ эмэгтэй хүн тэгээд хөөхин ямарлаг зодолттой ингээд тэгээд гэтэ яг нэг одоо зодооны түүхэн те миний нэг таньдаг хүнтэй холбоотой ч юм уу байвал нэг хоёрыг бол сонсоход бол асуудалгүй л те. Тэгээ ингээ ургаа явчихаар л хараа. Гэтэ тэгэл тэрийн таслан зогсоогоо. За өөр юм яри. Тийм ер нь нөгөө сонирхож гин үгүй юу гэдэг нэг тийм мэдрэх ёстой шүү дээ хүн чинь өөрөө. Тэр мэдрэмжийн асуудал болчихж байгаа байхгүй. Тий. Яг үнэ. Тэгэхээр нөгөө ихний сэтгэл ингээд гээд те. Окей. За маш их юм тий сурж авлаа тий. За окей. Тэгээд ингээ яг гоё нэг манай нэвтрүүлгийн нэг заваа юм байдаг юм аа. Яг гоё ингээд им хай дээр дуусчихдаг. Ой яг сонсож хат ч ингээд те. Тэгээд дуусчих юм бол бас нөгөө хүмүүсийг ижигдээд гоё нөгөө сэтгэл үлдээх нэг тийм моментиг ингээ бүрдүүлчихдэг гэх юм уу да. Тэгж л зүгээр боддгийн. Тэгээд урилгыг хүлээж авч оролцсонд баярлалаа. Маш баярлалаа. Яг гоё тийм хаврын өрн дулаан улирал гоё сайхан эмэгтэйтэй хайр дурлал яриа суун гэдэг. I have the best job in the world. Тэ. Тэгээд ажилд амжилт хүсье. Тэ. Мундаг ээж, мундаг businesswoman. Хойлоо бол бүр дараа дахиад ярих юм бол бүр нөгөө entertainment сад бизнес анх нөгөө ярьжсэн. Угаасаа яриалах юм байна. Тэгээд бүх зүйлд нь амжилт хүсье. Болзооных нь ертөнцид нь амжилт хүсье. Одоо нөгөө гоё go out одоо хүүхд хэд хүрэхээр үл ээж comeback хийдэг гэсэн. Тэгээд бүх зүйлд нь амжилт хүсье. Бас хаз шаргал хүсье. Баярлалаа. Тэгээд би эрхчлөө хүсье гэж их ярьдаг болоод байгаа тий. Сэтгэлийн амар амгалан хүсье. Тий. За тэгээд ямар ч байсан тэгээд бид нар угаасаа уг нь бол хоёлооч тийм амар хол зүрүүтэй бас биш нэг үе бол сууд гэд ярьчи те ингээд нэг circle их бага хэмжээгээр ингээд бас зөндөө байгаа. Тэгээд та бүгд ч гэсэндээ энэ бид хоёрын яриаг энэ хүртэл гүрийж угаасаа амар эвгүй зөндөө ярьлаа шүү дээ. Pop том юм ярьж. Том юм зөндөө ярьлаа угаасаа л нэвтрүүлгээ манд гол онцлог тэр үнцнийг бүтээ гэж байгаа. Хин нэгэнд магадгүй дарклсан бол хин нэгэнд бас хэрэгтэй зөвлөгөөнүүдийг устай гашуун туршлагаас ч гэдэг юм уу сулангийн маань гой поинтууд, түүхүүд бүх зүйл бас таалагдсан байна. Нэг юу ярьж идэх хүн. За. Сошиал медианы нэг комент ярьж идэх хүн. За. Би бүр яг сая ороод ирлээ. Та гэхдээ тэр имзгэлдэг вэ? Яг нэг үгүй гэхдээ одоо зүгээр нэг юм уулалт биш заяа. Бүр яг нэг юм орж исэн комент байна уу? Бага. Хуваалцчих болох уу? Ингээд саксны хэрүүл би ингээд сакс үзэх дуртай байхгүй. Тэгээд манайхны нэг проблем саксыг саксандаа байлгадаг. Ингээ халиад ийм учраас чи ихнэр хүүхэд чинь ингээд яг ордог комментиг гэр бүл агаад гэр бүл би яг тэр зүйлээ ярьчих уу. Ер нь бол би анх удаа Тэнгисийн эргийг хөтлсөний дараа маш олон хүмүүсээс маш олон төрлийн сэтгэгдэл авч үзээд тэг ингээл маш сайхнаар магтуулчих үзээл муухагаар хилүүлчих үзээл тэгэл мэдээж л ингээл унцсан хөвцөн гэдэг яриа бол хаасайгүй гарна тий ингээл намайг эмэгтэй хүнийг бол тэр байнга л дагна шүү дээ. Тэр төр засагтж байна, контент бизнест ч байна. Тэгэнгუთ яг надад нэг хүрсэн юм нь бол яг гэр бүлээсэн байхгүй. Миний ингээд охин би яг тэгж боддог байхгүй. Одоо миний охин чинь том болно шүү дээ. Тэ тэгээд болгоныг харна шүү дээ. Энэ контент чинь үлдэнэ. Энийг магадгүй сонсно тий. Хүүхдүүдийн одоо найзуудын хүүхдүүдийн ингээл эргэн тойрон бас нэг үе ингээд
том болж штэ тэ. Тэнгуут ингээд намайг юу гэж нийгэм ярих уу, миний охинд юу гэж хүрэх үү энэ гэдэг чинь ингээд хамаатай болчихж байгаа хгүй чухал. Тэнгуут би түрүү нөгөө ухамсарын асуудал энэ гэж ярьсантай холбоотой би өөрөө надад ийм баримталдаг жанжин шугам гэж одоо хэлэх юм уу та тийм зүйл байгаа штэ тэ. Хүнтэй унтаж хөвтөх гэдэг тэр асуудал. За хүмүүс намайг янз янзаар ярьж л байна. Тэнгуут яг намайг тэнд оролцогчтойгоо унтсны улмаас нөхөр нь хайж явсан гэдэг комментэн дээр би бүр уйлсан байхгүй. Одоо ч цээлгэнж миний хэлмэс. Яг тэр миний ингээд бүр яа би яг тэр үед за яг хүмүүс намайг эвгэж ярьж болно. Гэхдээ яар тийм. Гэхдээ тэр яриа даамжраад. Ямар тийм юм бэ? Тэгээд миний охинд хүрэх гэдэг дээр илүү их имзэглэж байгаа байхгүй би. Би яг адилхан. Сэлэдэг байна уу? Сэлэдэг авдаг ч манайхаа. Би яг адилхан тийм гүтгэлгүүдийг бас амсчихсан. Ингээд хүн сална гэдэг чи өөрөө ерөөсөө энэ хамгийн хэцүү зүйл байхгүй. Бүр яг амьдын хагцал гэдэг. Бүр сэтгэл зүй мэрэгжлийн хүмүүс ч гэсэндээ тэгдэм билээ. Яа муухай. Гэтэ эцэг ихе алдахгүй шүү дээ, тий. Энэ жам байхгүй. Үр хөвгт алдахгүй жам биш тийм ээ. Гэтэ эцэг их алдах жам. Тэгээд хүн яадаг вэ гэхээр хин нэгнээс ингээд одоо нөгөө хайртай хүнээ ингээд ялангуяа эцэг ихийг алдаад ингээд closure-тэй болчихсон. Хүлээн зөвшөөрд юм байна л да. За амьдралын чам юм байна. Яг нөгөө бага насанд биш бол шүү дээ тийм ээ. Салалт өөрөө магадгүй өөрөө чинь шийдвэр бас биш байсан болч юм уу тийм. Энэ амар хэцүү юм байна. Тэгэж ядаж байхад хүмүүс орж иж юм бичдэг заяа. За үний юм байх юм бол яг фак нэрээ ингээ шүдэ зугаад өнгөрч. Ихэнх хүний амьдралыг мэдэхгүй. Ямар димэн туулж явж байгааг мэдэхгүй. Тэгэхээр яадаг вөхөр цохоодог. Сайхан цохоош. Амар цохоодог. Тэр надад амар тийм юу гэдэг байхгүй. Эхнэр хүүхэдтэй хаягдсан ийм учраас эхнэр нь би сайн авч боддог өөрөө. Би охинтойгоо өдөр болгон хамт байгаа. Хүү маань яг уу те. Манай ээж аав дээр илүү. Тэгээд тэр чинь миний одоо жишээ зүгээр би зүгээр ингээ нэг салалтаа ингээ ярихад тийм үү. Тэр яг ингээл хоёлын шиг ингээд ширээний өдөөд сарж хагаад болохгүй асуудлуудаа нэг нэгээрээ биччихсэн. Зүгээр л expiration date гэдэг шиг л хатгүй тэгэл дуусц. Би одоо хүртэл хэлж байна амжилтаа гэрлэлт. Одоо хүртэл бит хоёр ингээл төрийн ордон таарна. Тэ ингээл тийм хүмүүсийн ярьдаг шиг юм болцсон бол тэ шууд хүмүүс автоматар тэгдэм билээ. Чи зодож нүцсэн юм уу? Хараар нь тавьсан юм уу? Өөрөө хүн шуухан. Тийм юм болсон бол ийм харилцаатай байхгүй. Тэгэнгүүт зөрүүлээд ахаал гэхдээ би зүгээр чамайг аягуулсан ойлгож байгаа юм. Эмэгтэй хүн аягүйх муулуулдаг юм шүү. Эрэгтэй хүний буруу байсан ч ер нөхрөө тогтоож чадаагүй гэдэг. Эмэгтэй хүний буруу байл угаасаа бүр хүний хадаг болдог тийм. Тэгэд ерөөсөө яг л тэрэлдэ тэр зовж ядаж байхад хүмүүсийн хил ам тэрл амар муухай санагддгийг. Би тэ чамааг бас яг энэ комментиг яг энэ поинтыг бол ярьсанд одоо талархаж юм л да. Ягаад төхөр чи яг бас эн чин өөрсдөө залруулах зүгээр ойлгох маш том боломж платформ. Хоёрдугаарт хоёулаач гэсэндээ бас олон нийтэд ч гэсэн энэ мессеж хүрэх ёстой юм шиг. Цохиож ярьдаг, элдвээр хэлдэг нэг. Тэг ер нь ингээд эн чинь өөр амар хортой. Хүн амиа орлуулъя. Энэс болоод. За үгүй маг нэрэнгээс өөр хүмүүсд нь бүх юмыг уншин шүү дээ. Тэгж гүтгэж байгаа тэр бол яг чамайг асуугангууд би нөө шууд гэр бүл гэдэг
Тэр надад хүнд. Тэрнээс биш намайг тусдаар болон хар төгөөгийн хар хувилбар иймэрхүү юм бол хамаа алгав. Тэгж л бодож байна. Нэрнгэсээ яг эмзэгэлдэг зүйл рүү хүнд чинь те ярих ярихгүй юм, тоглоом хийхгүй юм гэж байгаа шүү дээ. Тэнгуут яг миний баримталдаг зүйл рүү маань бүр хээв нэг заяа бүр ингээд яг үнэнгээсээ юм шиг ингээд ингэсэн гэсэн шүү дээ. Тийм үг гэл ингээд бөөнөрөө шагналдаад ороод ирсэн чи би бүр баг хэвлийн багвар юм санагч юм чи бүр юу вэ? Ерөөсөө тэгээ би яг тэр үед хинт хандхаа мэдгүй, яахаа мэдгүй хүүхдийнхээ аав руу надад бол тэр салалт бол тийм амар хүнд байгаа. Ер нь би нэг салалтч гэж ер нь их ярмааргүй дээ. Зүгээр бит хоёр тустай байгаа. Тий? Тустаал тэрнээс биш ёстой түрүүний хэлдгээр амар юм болоо л те. Ёстой чи би зайлмал гэгээгүй. Зүгээр л тустай байгаа. Тэгээ бэжсэн чинь яг миний ингээд өөртөө чухалчилдаг зүйлийг маань цавчиж орж ирээл ярьсан чинь би чинь бүр сандраал. Яах вэ? Би дөө бараг л гарч ирээл үгүй гэж орилжмаар санагдаж байхгүй юу? Тэгсэн чинь тэгэл яг уу тэр хүн худлаа юм чинь зүгээр л битээ тоо гэл намайг аль болох тавшруулаад өнгөрсөн л дөө. Гэтэ бас одоо залруулчмаар л санагдлаа сайн. Зүг харин тийм энэ бас айгу хүний эмзэг сэтгэл рүү бас битээ ямаагүй. Ганцхан бас хулангийн асуудал биш байхгүй. Энэ маш олон эмэгтэйчүүд яг иймэрхүү юмд өртөж байгаа. Эрэгтэй хүнийг л тоодгүй шүү дээ. Унтаж өвтсөн гэдэг. High five зөвхөн шүү дээ. Бараг баяр үргээ гэдэг. Тэгэхээр л энэ маш тийм бид нар бас хэлж байгаа ярьж байгаа үгэндээ хэний ч амьдралд нөлөөлж байгаа юм билээ. Гэдгийг бас айгуулсан бодох хэрэгтэй гэж бодож байна. Тийм за. Хойлооч өөр ярих юм үлдсэн үү? Сайхан сэдвээр өндөрлөө. Сайхан тий. Яг ингэж сайхан уужраад л. Нэг сайхан уужраад хараа тий. Би ч гэсэндээ яг наатгаж ярьсан чинь яг бүр яг нь эр хүн учраас гэд би нэг юм хэврэг эрийн хямартай шүү. За нөгөө fragile masculinity яг ингэж олонний өмнө нулимсаа гарахгүй гэдэг буруулдаад гэхдээ нэг юм байдаг яг. Анх удагаал яг энэ олон ярилцлагуудад тулантайгаа арьсан чинь сүлжээ болж яг нөгөө жаргал зовлон бас ойролцоо юм байна гэд тий. Тэгэл тийм л байла да. And thank you again. Тэгэд бас гоё ярилцсанд энэ та бүхэнд баярлалаа. Тэгээ та бүхэн маань бас жаргаж сонссон байх гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ дараагийн дугаараараа бас уулзцгаая. Би хоёрхан зүйл хүсэж байгаа. Нэгдүгээрт нь лайк саба дараарай. Хоёрдугаарт нь хулан бит хоёрын ярианаас бас гоё моментуудаа комментээр үлдээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд хамтдаа байсанд баярлалаа. Ирсэн хуландаа бас дахин баярлалаа. See you guys next time.